За сайн байцгаана уу монголчуудын библи судлал подкастын сонсогч нартай 6 дугаар сарын мэнд хүргэе. За өнөөдөр хотын сүмийн пастор миний ээж сувд бит хоёр Эфес номоор ярилцах болно. За Шинэ Зеландын пастор Росс маань бит хоёрын ярилцлага хийж байгаа. Тэгээд Эфес номыг 3 тасалж ярьж байгаа учраас 6 сартаа гаргаж амжихгүй болсон учраас бит хоёр одоо энд 6 сарынхаа подкастыг оруулаад дараа нь Росс пастортай хийсэн ярилцлага маань бэлэн болсон цагт нэмэлт одоо хичээл маягаар оруулъя гэж бодлоо. За ингээд Эфес номын 3 дугаар бүлгээс 3:14-өөс уншаад өнөөдрийнхөө подкастыг эхлэе. Энэ бүхнийг бодохдоо би энэ Эфесийн чуулганд хандсан энэ загтлыг бичсэн Паул өөрийгөө хэлж байна. Энэ бүхнийг бодохдоо би өвдөг дээрээс өхрөн тэнгэр ба газар дээрх бүгдийг бүтээгч эцэгт залбирдаг. Тэр өөрийн алдарт хэмжээшгүй нөөцөөсөө сүнсээрээ дамжуулан та нарын дотоод хүчийг тэтгэн тэнхрүүлэхийн төлөө би залбирдаг. Тэгээд Христ өөрт нь итгэсэн учраас та нарын зүрхэнд орон гэрээ байгуулна. Үндэс чинь доош ургаж, салаалж, Бурхны хайранд гүн суулгагдан та нарыг хүчтэй болгох болтугай. Тэгснээр та нар Бурхны бусад бүх хүмүүсийн адил түүний хайрын хичнээн өргөн урт өндөр хийгээд гүн болохыг ойлгох хүчийг олно. Гүйцэд ойлгоход дэндүү агуу Христийн хайрыг та нар биеэрээ амсаж туулах болтугай. Ингэвэл та нар амьдралын бүрэн дүүрэнд хүрч Бурхнаас ирдэг хүчээр бялхах юм аа гэж Паул Бурхны хайрын талаар хэлсэн байна. За тэгээд энэ ишлэлээр эхлэх болсон шалтгаан маань юу вэ гэхээр энд надад нэг гайхалтай ойлголт ирлээ л дээ. Энэ хайрын хичнээн өргөн урт өндөр гүн болохыг та нар ойлгохороо амьдрал чинь дүүрэн болно гэж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар бол ингээл ер нь ярьдаг штэ хүний хэрэгцээнд хязгаар байхгүй. Бид нэр хүн ямар нэг юмар үргэлж дутагдж байдаг тий. Магадгүй өнөөдөр хичээлийг сонсож байгаа сонсогч нарын манд донд ч гэсэн энэ бол зөвхөн материалын дутагдал биш. Найз нөхдөөр, нөхөрлөлөөр одоо хайраар, халамжаар, анхаарлаар, хамтрагчаар эсвэл зарим маань хүндлэлээр, амар тайвнаар, баяр хөөрөөр ямар нэг юмар дутагдж байгаа бол Христийн хайрыг мэдэх нь өөрөө бидний амьдралыг дүүрэн болгодог юм а гэж Паулийн хэлсэн энэ гайхалтай үгийг би сануулмаар байна. Тэгээд түүний хайрыг мэдэх тусам бидний амьдрал дүүрч биднэрт дутагдал гэдэг зүйлийг мэдэхгүй болж тэр түүний хүч, хайрлах хүч нь бас бидний дотор дүүрхнэ гэдгийг эндээс уншаад бол үнэхээр надад гайхалтай санагдаж байлаа. За тэгээд та Эфес номыг судлахдаа өөртөө одоо онцолж санагцсан, онцгойрч гарч ирсэн тэр сэдвүүдийн талаар эхлээд бидэртээ хуваалцаач гэж эхлэмээр байна. За Эфес ном өөрөө нөгөө одоо сүмийн талаар одоо яг оригинал ойлголтыг биднэрт өгдөг штэ. Тэгээ бид нар өөрсдөө хамтдаа нийлээд сүм болдог. Бас хувь хүн өөрөө сүм гэдэг утгаараа энэ Эфес номон дээр Паулийн Бурхнаас одоо илчлэлтээр авсан тэр сүм гэдэг амьд байгууламжийн тухай оригинал ойлголт бол намайг үнэхээр гайхшруулсан. Тэгэд яг Эфес номыг би ер нь их удаан уншиж байна л да. Тэгэд ингээд нөгөө нэг уншихаараа зэрэг ингээд дэндүү юм агуу гүн юм байгаад би бүр тэнд нь самгардаатж байгаа юм шиг нэг болохоор зэрэг одоо айгүй тодорхой юм шиг ингээд айгүйх тийм одоо маш их сэтгэл хөдлөл маш их ойлголтын хувьд ч гэсэн бас надад бол их бас хүнд байла. Тэгтээ би яг өнөө өглөө бас уншиж байсан. Эфес ном өөрөө одоо энэ нууц гээл Илч Паул аюух яриад байгаа ш. Нууцаа энэ одоо бурхан нууж байсан зүйлээ илчиж гаргаж ирж байна гэж ингэж яриад байгаа. Тэгээд яг чиний саяын уншдаг 3 дугаар бүлэг дээр гарсан Илч Паулийн 2 дахь залбирал байна.
Эхний залбирал нь 1-р бүлэгтээ, 2 дахь залбирал нь 3 дугаар бүлэг дээр гарч ирж байгаа. Тэгээд энэ 3 дугаар бүлэг дээр гарсан залбирал дээрээс эхэлж болох юм. Яагаад гэвэл эндээс би өөрөө зүгээр бурхны хүүхэд одоо бурхны охин гэдэг утгаараа, хувь хүн гэдэг утгаараа надад хүлээж авсан, бас ойлгосон. Өөрөөр хэлбэл яг одоо би ойлгоод байгаа юм шиг зүгээр амьдраад ирсэн мөртлөө яг юу болохоо тодорхойлж чадахгүй байсан. Одоо би энэ загтлыг уншингуудаа энэ бол ийм байсан юм биш үү гэдэг нэг тийм ойлголтууд бас байгаа даа шүү дээ. 3 дугаар бүлгээс яг саяын залбирлаас бол би эхлэе гэж бодсон. Тэгээд бид нар энэ залбирлыг бол одоо ариун сүнсний залбирал гэж нэрлэдэг тийм ээ. Ариун сүнс яг хүнээрээ дамжуулаад бурхны өмнө хүнээ зогсоож байгаад одоо бурхны зүрх сэтгэлийн дагуу яаж гуйж залбирдаг мэ гэдэг маш том загвар энд байгаа. Гэхдээ энэ ялангуяа Паулийн өөрөнд бичсэн энэ хайрын тухай. Энэ одоо хэд хоногийн өмнө би уншижсэн. Тэгээд энэ Эфес сүм чинь нөгөө анхны хайраа гээцэн илчлэлт ном дээр гарч байгаа сүм мөн байхгүй юу. Тэгээ энэ намайг бүр үнэхээр бас их одоо юу илээ ч одоо гэж бодогдоход хүрсэн. Яг Паул энэ Эфесийн чуулганд яг энэ нууцыг бүр илүү шамдангуй ятгсан байгаа байхгүй юу. Өөр бусад загтлуудаасаа илүү Эфесийн чуулганд хандаад за та нарын итгэл бол сонсогдож байна. Та нарын ингэж та нар маш агуу итгэлтэй болсныг бас газар сайгүй байгаа итгэгч нарыг хайрж байгаа та нарын хайр нь ямар алдартай болсныг би бүр сонслоо. Тэгээ би сонсоод өөрийн ирэхгүй бурханд хандан залбирлаа гэд одоо ингээд 2 газар өөрийнхөө залбирлыг бичсэн байгаа юм. Тэгээд энэ 3 дугаар бүлэг дээр бол энэ би та нарыг тэр хайрын дотор бүр суулгагдаад бүр гүн үндэслэгдээд тэгээд бүх ариун хүмүүсийн хамт гэж байгаа шүү. Бүх ариун хүмүүсийн хамт. Тэр хайрын одоо энэ 4 хэмжээс биш үү? Ямар өндөр, ямар гүн, ямар өргөн, ямар урт болохыг та нар мэдээсэй. Энэ мэдээсэй гэдэг чинь одоо туулаасаа гэсэн үг. Өдөр тутмын амьдралаар туулаасаа гэсэн үг. Түүнээс зүгээр ингээд хайрыг одоо бид нар нам дээрээс уншаад мэдчих ямар ч боломжгүй. Тэгээд би хүүшээ энэ чинь одоо ерөөсөө бидний зүрх сэтгэл дотор явагддаг энэ бурхны ажиллагаа одоо 1-р бүлэг дээр ч бичсэн байгаа. Христийг үхэхстээс дахин амьлуулсан тэрл эрх мэдэл, тэрл хүч чадлаараа та нарын дотор хэмжээшгүй ажилдаг. Одоо бүр бидний бодож, санаж, гуйж, хүсэж, мөрөөдөж, залбирхаас хоол давуу ажилдаг. Тэр бурхны хүч чадлыг та нар мэдээсэй гэл одоо ингээ айгүй хоорондоо уйлдаж, зангилагдаж ингэж гарч ирж байгаа. Энэ ажиллагааны зарим нэг технологиг надад нэг шиг болсон байхгүй юу? Надад нэг шиг болсон. Тэгээд нэг шиг болсон гэж би хэлж байгаа нь болохоор энэ улам их нэгдэх юм байна л гэж би харж байгаа. Бид нар бурхны хайрыг бол одоо маш их ярьдаг. Одоо бид хоёр бараг л подкаст болгон дээр л бурхны хайрыг хоолой зангируулан ярьж байна. Тэгээ бурхны хайр гэдэг бол зүгээр нэг юм романтик, уянгын халил бүхий сэтгэл хөдлөл бол огтоосоо биш юм байна гэдгийг Паул энд бичсэн байна. Та нар бүр тэр л хайрын дотор нь бүр тэр хайрыг ингээд бүр одоо дээшээ, доошоо, өргөөшөө, уртаашаа одоо ямар хэмжээшгүй язгааргүй байдгийм бэ гэдгийг амьдралаараа мэдж туулаж амьдраасаа гэж одоо би бурхан тандан өөрөө ирэхгүй залбирлаа. Гэтэл чинь илчлэлт номон дээр Есүс Христ тэдэнтэй яг энэ Паулаар дамжиж ярьсан зүйлийг одоо асуудлыг тэднээс нэгж байгаа байхгүй. Та нар хайр алга болцсон байна. Та нар Паул залбирсан Паулын залбирал бурхны бурхан руу хандан ярьсан тэр ариун сүнсээр хандан ярьсан залбирал бол биелээ олоогүй гэж би хэлэхгүй. Ганцхан энэ хүмүүс тэрийг гээсэн байна. Маш том нууцыг Паулынд одоо нээж өгсөн байгаа юм багхгүй юу? Тэгэхээр надад энэ бол бүр маш хүчтэй одоо бодогдож байна энэ өдрүүдэд. Тэгээд дээрэс нь сүмийн оршихуйн үндэс, сүмийн өөрийнх нь үндэс нь бий болсон үндэс нь баригдаж байгуулагддаг технологи нь сүнслэг технологи нь бас миний анхаарлыг маш их татлаа. Бас хувийн дээрээ аваад ирсэн ч гэсэн ялгаа байхгүй. Тэгээд үнэхээр одоо энэ хуваагдлын ханы тухай маш их ярьж байгаа маа. Тэгээ энэ дээр би бас юу гэж бодсон бэ гэхээр өнөөдөр бидний дотор ерөөсө хуваагдлын хан бол ерөөсө
маш их байна. Яг лабиринт шиг одоо ингээд нөгөө төөрдөг байшин шиг. Хоёр хүний дундаас ахуулаад тэгэл ерөөсөө өдөртөгч нарын дунд сүм дотор сүмийн гадна ерөөс ингээ хэн босгосон үл мэддэгдэм ингээд нэг юм одоо ерөөсөө хүн хүнлөөгөө орж чадхаа болцсон нэг тийм хаалтууд байгаад байна. Тэгээд энд одоо юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс Христ ерөөсөө л тэр ханыг л нураах гэж ирсэн юм аа. Тэгэхээр бид нар тэр л Христ рүү одоо улам их одоо тэмүүлэх хэрэгтэй байна. Тэр Христ дотор л энэ ханнууд нураагдах юм байна. Тэгээ энэ болохоор надад бас их бас бодогдож байна. Нэг гэр бүл дотор ч ийм маань үүссэн байх боломжтой. Тэг хүмүүс ярьдээ шээ. Би ингээд ярих харилцах гэхээр ингээд нэг л тийм хаалттай байгаад байна гэл. Одоо Христ чинь хэллэг юм аашийн хаалттай байгаад байна. Би ингээд нэг л өөрийгөө нээж чадахгүй байна гэх. Тэгэд нэг үл үзэгдэх ханыг нь хин хизээ хідэн онд хэний тусламжтайгаар яагаад босгосныг бид нар нээж тааж олж мэдэхгүй байна. Гэхдээ нэг л зүйлийг одоо бол би мэдчихэв. Энэ юу вэ гэхээр Христ хурж ирснээр ер нь альва хуваагдлын тусгаарлалтын им бидний халахлаад байгаа хаагаад байгаа энэ хануудыг энэ ялгааг энэ үл ойлголцлыг ерөөсөн нураасан. Тэр бол Христ. Тэгэхээр Христ дотроо л энэ чинь эргэж сэргээгдэнэ. Одоо сүм Монголын сүм чуулганууд бол дотроо маш их хагаралтай л гэж байна. Хоорондоо маш их хагаралтай л гэж байна. Сүүлдээ одоо бүр биенийхээ хагарлыг хүлээн зөвшөөрсөн. Одоо тэгээд ингээд хоорондоо эвцээд зогцоод ингээд явъя гэдэг тухайгаа ч ярьж байна. Гэхдээ Христ биднээсийг хоорондоо хагардсан юм чи одоо яах вэ? Хагарал дотроо эвтэйхэн амьдрэгч тэр заавалмай тэр өгөөгүй юм л да. Түүний үхэл нь өөрөө биднээсийг бурхантай эвлэрүүлж чадсан юм чинь бидний хооронд маань бас эвлэрүүлэх ёстой тийм хүч юм байна. Бид нар өөр зүйлээс энэ эвлэрэл, энэ хайр, одоо энэ зүйлийг бид нар өөр юмнаас хайгаад байна. Энэ хүний одоо газар дээр байдаг юмнуудаас их хайгаад байгаа юм уу гэж би бол харсан байгаа. Тэгээд энэ яг нөгөө хуваагдлын ханны талаар одоо миний дараагийн асуулт тэрнтэй холбоотой байна л да. Энэ бол маш чухал асуулт учраас би эхлээд энэний одоо асуултынхаа суурийг тавиад нэлээд хид ишлэл унших хэрэгтэй. Тэгээд сонсогч нар маань бас төвчээртэй миний уншихыг сонсоосоо гэж хүсэж байна. Ингээд 1-р бүлгийн 5-аас 14-ийг би эхлээд уншия. Бурхан Христээр дамжуулан биднийг өөртөө авчирснаар гэр бүлдээ үрчлэн авахар урдаас шийдсэн аж. Тэр ингэж ажиллахыг хүссэн тул энэ нь түнд туйлаас туутай байв. Тиймээс хайрт хүүгийнх нь эзэмшил болсон бидний дээр зутгасан яруу алдарт нэгүслийнхэн төлөө би Бурханыг магтдаг. Тэр инрэл ба нэгүслэр үнэхээр баян бөгөөд хүүгийнхээ цусаар бидний эрх чөлөөг худалдан авч нүглүүдийг минь уучлсан юм а. Тэгээд тэр инрэл нэгүслээ бүхэл мэрэгэн ухаан хийгээд ойлголтын хамт бидний дээр асгажээ. Бурхан өөрийн сайн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд Христийн талаарх нууцлагдсан байсан хүстэй одоо бидэнд илчлэв. Тэр нь цаг болоход Бурхан бүх зүйлсийг тэнгэр ба газар дээрх бүгдийг хамттан Христийн эрх мэдэлээр авчрах төлөвлөгөө байв. Цаашлаад тэр биднийг урдаас сонгож төлөвснийхөө дагуу бүгдийг амжилттай хэрэгжүүлсэн учраас бид Христтэй нэгдэж улмаар Бурханы өвийг хүлээн авав. Христэд хөрүүлж итгэх учиртай байсан евдээчүүд бид Бурханд магтаал ба алдрыг авчрах нь Бурханы зорилго байлаа. Харин одоо харь хүмүүс болох та нар үннийг Бурхан та нар авардаг гэх сайн мэдээг сонслоо. Христэд итгэхэд чинь тэр та нарт эртнээс амласан ариун сүнсээ өгснөөр түүгээр та нарыг өөрийнх нь гэж тамгалдаг. Тэр сүнс бол Бурхан амласан өвийг бидэнд өгч биднийг өөрийнхөө хүмүүс болгон худалдан авсны баталгаа юм а. Энэ нь бид түүнийг магтан алдаршуулахын төлөө ажээ. За болоогүй. 2-р бүлгийн 11-ээс. За нэлээ урт байгаа болохоор төвчээртэй байгаарай. Харь хүмүүс та нар нэгэн цагт гадныхан байснаа битгий марта. Хөвч хүндүүлснээрээ туйлын бахархдаг евдээчүүдээр та нар хөвч хүндүүлээгүй буруу номтнууд хэмээн дуудулж явсан. Тэр үед та нар Христэс ангид амьдарч байлаа. Израилийн ард түмний иргэншилд багтахгүй. Бурханы тэдэнд өгсөн амлалтыг ч мэддэггүй байв. Энэ ертөнцид та нар бурханчгүй, найдварчгүй амьдарч явсан. Харин одоо та нар Христ Есүстэй нэгдэв. Нэгэн цагт Бурханаас алс хол байсан бол авч одоо та нарыг Христийн цусаар түүнтэй ойртуулв. Учир нь Христ өөрөө бидэнд инх тайвныг авчирсан юм.
биднийг тусгаарлаж байсан дайсагналын ханыг тэр нураахдаа загалмай дээр өөрийн бие дотор Юудэ болоод харь хүмүүсийг нэг ард түмэн болгон нэгтгэсэн юм. Ингэхдээ тэр тушаал зохицуулалтууд бүхий хуулийн тогтолцоог халжээ. Өөрийнхөө дотор тэр хоёр бүлэг хүмүүсээс нэг шинэ ард түмнийг бүтээснээр Юудэ болон харь хүмүүст инх тайвныг авчрав. Хамтдаа нэгэн бие болсон тэр хоёр бүлгийг Христ загалмай тарих үхлээрээ хоёуланг нь бурхантай эвлэрүүлж нэг нэгнээ эсэргүүцэх бидний хоорондын дайсагналт цэг тавив. Инх тайвны энэ сайн мэдээг тэр өөрөөс нь алслагдсан харь хүмүүс та нарт болон өөрт нь ойр байсан евдээчүүдэд авчирсан юм. Одоо бид бүгдээрээ бидний төлөө хийсэн Христийн ажлын улмаас нэг л ариун сүнсээр эцэгт очдог. За ингэж явчаа. За дараа нь 3 дугаар бүлгийн 3-аас 6 дээр ингэж байгаа. Бурхан надад нууцлаг төлөвлөгөөгөө илчилсэн талаар би дээр цухас дурдсан. Миний бичсэнийг уншаад та нарт Христтэй холбоотой тэр нууцын талаарх миний ойлголтыг мэдж авна. Бурхан өмнөх үеийнхэнд үүнийгээ илчилсэнгүй. Харин энэ цаг үед тэр сүнсээрээ дамжуулан өөрийн ариун элчнэр болоод иш үзүүлэгч нарт илчлэв. Тэр төлөвлөгөө нь сайн мэдээнд итгэсэн харь хүмүүс болон евдээчүүд хоёулаа Бурханы хүүхдүүдэд өвлөгдсөн баялагийг энэ тэнцүү хүртэнэ. Тэд хоёулаа нэг биеийн хэсгүүд бөгөөд аль аль нь Христ Есүст харьяалагдах тул амлагдсан өрөөлүүдийн эзэд аж. За ингэж явж байгаад 9 дээр ингэж байгаа. Бүгдийг бүтээгч Бурханы анханасаа чандлан нууцсан энэхүү нууц төлөвлөгөөг хүн бүрт тайлбарлахын тулд би сонгогдсон билээ. Өөрийгөө хэлж байна Паул. Бурхан бүгдийг энэхүү төлөвлөсөн чуулганыг ашиглан Тэнгэрлэг газруудад суугч бидний нүдэнд үл үзэгдэх захирагчид болон эрх мэдлэлтнүүдэд олон талт баялаг мэрэгэн ухаанаа мэдүүлэх зорилготой байв. Энэ түүний мөнх төлөвлөгөө байсан ба бидний эзэн Христ Есүсээр дамжуулан тэр уг төлөвлөгөөгөө гүйцэлдүүлсэн юм а. За энд нэг юм нууц төлөвлөгөөнүүд яриад байна. За тэгээд 2 дугаар бүлэг дээр тэр Христээр дамжуулаад Христийн хайр түүгийнхаа цусаараа биднийг худалдаж авсан юм а гэж ярьж. За энэ хайр хүмүүс болон евдээчүүдийн талаар ярьж байна тийм ээ. За энэ дээр би нөгөө нэг теологчийн тайлбарыг уншиж хагаад би бүр сандал дээрээсээ нэр өсөрч боссон байхгүй. Тэрэн дээр юу гэсэн гэхээр энэ нууц төлөвлөгөө юу байсан бэ гэхээр Бурхан харь үндэстнүүдийг Христээр дамжуулаад за бүр цаашлаад Христийн дараа төрж гарах чуулганаар дамжуулаад харь үндэстнүүдийг өөртөө авна гэдэг энэ төлөвлөгөөгөө тэр айл эртнээс бодсочоод хавд арцсан. Хинч мэдээгүй тэр төлөвлөгөө. Өөрөөр хэлбэл Паул энд юу хэлж байна гэхээр харь үндэстнүүдээ та нар бид нар бол харь үндэстнүүдэд орж байгаа. Евдээ биш бусад бүх үндэстнүүд энд орж байгаа. Монголчууд энд орж байгаа. Та нар бол Бурхныг мэдгчгүй, түүний гэрээтэй ямар ч холбоогүй, ямар ч авралын найдваргүй, ерөөсөө л ямар ч шансгүй гарууд байсан шүү гэдгийг Паул хэлж байгаа. Яг үнэ. Тэгсэн чинь муу Ярисус энэ харанхуй хунтааж юу гэж бодсон гэхээр за харь үндэстнүүд бол бидний карманд байгаа юм байна. Бурхан өөрийнхөө үндэснийг Месаяагаараа бол аврах юм байна. Тэгтээ харь үндэстнүүд бол ямар ч шансгүй. Тэд нар бол бидний карманд, бидний халаас гэ бодоод байжсэн. Тэгсэн чинь Бурхан дотроо юу гэж бодсон гэхээр би Христээр дамжуулаад ийм чуулганыг босгоод тэр чуулганыхаа хүмүүсээр элчнараараа дамжуулаад би харь үндэстнүүдэд авралыг хүргээд харь үндэстэн евдээ хоёрыг өөрийнхөө хүү дотор нэгтгэхэд хоёулангийн аварна гэд Бурхан ботцсон. Тэр төлөвлөгөөгөө хавд арцсан заяа. Тэгээд Христ нас урсан, дахин амьлсан түүнтэй яг адилхан олон Христүүд гарч ирсэн. Паул мэтийн харь үндэстнүүдэд энэ нууцыг тайлж өгөх, ярьж өгөх, тослогдсон, сонгогдсон хүмүүс гарч ирээд тэгээ харь үндэстнийг аваад наацсан. Бурхан энд хараа шаг мад хийж байгаа байхгүй юу? Бүр ингээд би энэ Эфес номыг зөндөө уншихдаа би хизээч энийг ойлгож уншиж байгаагүй. Тэгээ би энийг сайн уншаад би бүр суудлын дээрээ өсөрч босоод та ямар амар нүүдг юм бэ гэд яг тэг би ингэж цочирдож байгаа юм чи тэр харанхуй хунтааж бүр яасан болоо гэж бодохоор энэ хүмүүс бол бидний халаасанд эдэрт бол ямар ч найдвар байхгүй гэж бод бүр бат ямар ч бүр хар сэжиггүй явж ирсэн байна.
Тэгсэн чинь Бурхан ийм хүмүүсийг Христтэй адилхан хүмүүсийг гаргаж ирснээр өөрийнхөө хүү дотор энэ хоёр одоо хизээч нийлж чад бид нар хизээч Христийг тэр Бурханыг ялангуяа монголчууд бидний хувьд мэдэх ямар ч боломж байгаагүй байхгүй юу. Зөвхөн Христийн улмаас нөгөө элчнэр Христийн төрүүлсэн элчнэр чинь дэлхийд даяар явж бидэрт мэдүүлээд бидрийг аварчиж байгаа байхгүй юу. Тэр хүүдгийнхээ цусаараа бидрийг худалдаж аваад бидний өөрийг төлөөд тэгснэ өөрийнхөө хүмүүсийн харьяалал иргэншилт оруулчихж байгаа байхгүй. Тэгээ энэ бол надад Бурхан үнэхээр шаг мат хийсэн байна гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд би эндээс юу гэж хэлэх гээд байна хэр энийг би уншаад бидний авралын баясал гэдэг чи энийг яриад ирсэн биш үү гэж надад санагдсан. Энийг уншаад би энийг яг үнийг хэлэхэд би орой болго ингээ гаргаж ирээд яг энэ тэр хүүгийнхээ цусаар худалдаж авсан энэ нууц гэдэг эдрийг би яг хайрын захаа шиг ингээ орой болго уншаад би гүчтэй ямар айхтар маягтай гоё сэтгэж байна би бүр бодоод байгаа байхгүй. Тэгээд би Бурханд би дахин талархаад байгаа байхгүй. Гэхдээ та ингэж сэтгэж ингэж төлөвлөөг бол бидэрт үнэхээр ямар ч шанс байхгүй юм байна. Бид нар Бурханыг мэдхгүй явсаар байгаа л үхэл тэгэл бид нар тамд оролт дуусах байсан байгаа байхгүй. Тэгээд энэ авралын энэ баяр баясал надад үнэхээр дүүрсэн. Тэгээ энийг сонсож байгаа сонсогч нарт маань ч гэсэн энийг харахтаа тэр биднэрт ямар амар амийг өгсөн бэ гэдгийг бас хараад тэр шавхагдшгүй тэр баяр баясгал нь тэр хүмүүсийн дотор бас дүүрэх байх гэж би найдаж байна, итгэж байна. Тэгээ харин муу ярын сүнс бол биднэрт энийг зүгээр байдгал нэг юм шиг болгож харуулсан. Яг үнэ. Тэр ерөөсөө энийг амар юм үйл явдал болсныг ерөөсөө биднэрт ингэ зүгээр л нэг баг би нэг нөгөө сүлжээнд бүртгүүлсэн тэр сүлжээндээ л баг та нарт зүгээр би буян болж шүү гэж байгаа юм шиг л баг тийм байдалтай энийг авралыг бидэрт ийм үнгүүдүүлж харуулсан байгаа хгүй тий. За тэгээд эндээс би танаас амар асуулт асуух гэдэг юм. Маш чухал асуулт. Христээр гүйцэтгсэн энэ авралын ажиллагаа буюу бидний гэм нүглийг уучлсан. Христ загалмаа дээр цовдлогдоод тэнд яг ямар солилцоо хийгцээ. Христ нас бараад дахин амьлах хүртэл тэр 3 хоногийн туршид хөшигний цаана ямар үйл явдал болчих. Энд ямар тэр бидний нүдэнд үл үзэх энэ авралын ажиллагаа би та нарыг харанхуй хаажлаас гэрэл рүү шилжүүллээ. Та нар дуулуургүй хүүгүүд байсан одоо харин дуулуургүй хүүхдүүдийг захирдаг харанхуй хунтаажид өөрийн мэдлэг үйлчилдэг байсан. Харин одоо бол та нар тэнднээс чөлөөтэй боллоо. Би та нарын нүглийг уучлаа. Та нарыг хүүгийнхаа цусаар эрхчлөө гэж худалдаж авлаа. Энэ авралын цаана болсон үйл ажиллагаануудыг яриад штэ бид нар цухас дурдаад. Тэр та энийг нэг удаа тань номлож байгааг би санаж ирсэн. Та энийг яг биднэрт ингээд гоё тэр загалмаа дээр хийгдсэн солилцоо буюу Христ нас бараад дахин амьлах хүртэлх тэр хугацаанд тэр харанхуй хүчинд хийгдсэн ажиллагаанууд болон тэр авралын ажиллагаануудыг та биднэрт нэг ярьж өгөөч. Би бүр айгу амар одоо асуултын өмнө зогсож идэг шүү бүр. Гэхдээ мэдээж хэрэг энийг одоо энэ бол миний үнэхээр чин зүрхний бодлууд, эрэл хайгуулууд маань байгаа. Тэгээд цаашаа үргэлжлэнэ. Тэгээд би хамгийн түрүүнд загалмайн ажлыг огт өөрөөр хардаг болсон. Загалмайн ажил Паул Коринтчуудад хандаж бичихтэй. Бурхан зүгээр хамгийн сул дорой байдлаараа л тэр харанхуйг ялсан гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Христ загалмайд Христ бүр баригдсан баа. Баригдана гэж хинж бодоогүй. Христ өөрийгөө өмгөөлөөгүй. Христ ялыг нь зүгээр л дуугүй хүлээн зөвшөөрсөн. Одоо ерөөсө өөрөөр хэлбэл Христ өөрийгөө албаар баривчлуулсан. Албаар бариулсан. Албаар өөрийгөө яллуулсан. Одоо тэрий чинь одоо сүнс дотор өхмөл байгаа Понти Пилат хүртэл одоо үгүй ийм байх ёсгүй гэдэг тэр
гэмт хүн чинь өөрөө зүрхэндээ мэдрээд байгаа мөртлөө нөгөө хүн нь өөрийгөө бүр үгүй над дээр алах ялаа зураа одоо тий гарын үсгээ зураа гэдэг байгаа юм чинь одоо нөгөөдөг чинь зурхаас өөр аргагүй болоо зурхтаа тэр бүр маш гүн утга учиртай ажиллагаа хийгдээд гараа усаар угаагаад миний гар цусанд хүрээгүй шүү. Тэгэхээр энэ Христийн загалмайн загалмайг ухтаад эсвэл яг загалмай дээр болж байгаа загалмайн дараах энэ үйл явдлын тэр сүнслэг уур амьсгал бол бүр үнэхээр чинээндээ тулсан байсан. Тэн дотор ерөөсө бурханд итгэдэггүй ромын жанжин ромын цэрэг тэд бүгдээрээ энэ сүнслэг хууль салхинд бүрэн автцсан байсан баггүй юу. Тэгээд яа гэвэл бурхан одоо эн чинь бүх хүн төрлөختний дахиад одоо анхны байснаас нь илүү дээд байршил дээр гаргах ажлынх нь одоо жинхэнэ оргил нь одоо энд гарч ирж байна шүү дээ. Тэгээд энэ загалмай бол 2007 онд надад анхныхаа хурц гэрлийг надад тусгаж ийсэн. Тэгээд би бодсон байхгүй. Паул тэр эрхэм мундаг элч Дамаскын зам дээр яагаад сохорсныг би одоо л ойлголоо гэж. Яагаад гэвэл загалмай дээр хийсэн тэр ажил биднэр лүг гэрлээ тусахад бид нар зүгээр сохорно. Бид нар тэрийг ерөөсө хүний ухаанаар бодоод тийм үү тэгсэн чинь юу ч яахгүй. Миний тархин доторх бүх тархины маань үйл ажиллагаа зүгээр л зогссон. Энийг одоо яг тэр гэрэлд автсан хүн л ойлгох байх. Тэгээ би яг миний хоёр нүд бол сохроогүй ч гэсэндээ би Паулын тэр яагаад 3 хоног таг сохорсон бэ гэдгийг үнэхээр одоо гүн мэдэрч авсан байхгүй. Тэгэхээр загалмайг харж байгаа миний хараа бол бүр одоо хүний нүд маань бол тас сохорсон. Би ерөөсөө хизээч Христийн загалмайн ажлыг ярьж байхдаа би уйлаад одоо хөөрхий эзэн минь ингэсэн штэ одоо цөмөрөө нэг эзнийхээ төлөө нэг юм хийсэн дээр биш үү гэсэн ийм илэрэл балаар руу би хизээч орхоо байсан. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байна гэхээр штэ загалмайн ажил бол намайг зүгээр нэг христчин байх юм уу эсвэл түүний охин шиг түүний хүү шиг нэгэн болоод хаанч руу асгаж орох юм уу гэдгийг маань шийддэг газар байгаа байхгүй юу. Хүмүүс загалмайг аврал руу орох хаалга гэдэг мөн. Тэгтээ хүн загалмай дээр түүний өгсөн үхэлд итгэсэн учраас одоо ойлгохгүй харахгүйсэн ч итгэсэн учраас зүгээр аврал түүн дээр орж ирдэг. Гэхдээ чиний яриад байгаа загалмайн дээр болсон ажиллагаа тэр хаанчлал чи хаанаас эхлээд байгаа юм бэ гэдгийг мэдхийг хүсээд байгаа бол хаанч дотор би баймаар байж тээ би зүгээр итгэж яхахыг эсэргүүцэж байна. Би зүгээр сүмд явсараа байгаад мөнхийн улсад очихыг эсэргүүцэж байна. Би тэр одоо чиний дөнгөж сая хийсэн Христийн тэр хязгааргүй хэмжээшгүй бялхан байдал руу би еврей хүмүүс яаж орсон би ормоор штэ гэж байгаа бол бид нар загалмайг заавал илчилтэл харах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд бурхан надад үнэхээр би гуйсан учраас надад тэр гэрлээ харуулсан. Надад тэр тэгтээ үнэхээр ямар гайхалтайгаар харуулдаг вэ? Тэр зүгээр л перпар гэж харуулахгүй би дийлэхгүй. Яг л ариун сүнс миний дотор хүнийг хүчтэй болгож иж тэр хүчрхэг ойлголтуудыг би даана, би ойлгоно, би хүлээж авна. Тэрүүгээр би бүр амьдрна. Тэгэхээр загалмай гэдэг бол одоо миний бүр ерөөсөл чи одоо зүгээр миний зүрхийг бадж байна л гэсэн үг. Одоо загалмай гэдэг бол зүгээр миний одоо тэг ингээ хамаг л юм маань энэ дотор явж байдаг. Тэгээд загалмай дээр одоо би ямар ажлыг хардаг вэ гэхээр яг чиний сая хэлдгээр бурхан зүгээр мад тавьсан, бурхан зүгээр шаг тавьсан, бурхан зүгээр алсан байхгүй юу. Бурхан Христийг өхүүлж явахдаа үхлээ. Чиний хатгуур хаана байна? Чи барахгүй шүү. Чи барахгүй гэдгийг бүр тэр хүү дээрээ харуулж ирсэн. Тэгээд энийг бид нар энэ төрлөх нүдэрээ, энийг бид нар төрлөх ухаанаараа ойлгоно гэж байхгүй. Нөгөөтэйгээр бид нар энэ загалмай дээр хадагдсан эзний ажлыг энэ хадааснаас нь цаашгаа даваад, зовлонгоос нь цаашгаа даваад ингээд өнгөж харах юм бол бидний амьдрал зүгээр л Христийн хайр дотор суулгагдаад зүгээр ингээд нөгөө гоцоогоо л идэг. Юу ч болж исэн буцаж гоцоогоо босчдөг. Юу ч болж исэн буцаж гоцоогоо босчдөг. Тийм л амьдралаар бид нар амьдрч чадна. Би бол тэгж итгэдэг байхгүй. Загалмай илчлэгдэхгүй бол та хоёр хаа нэгтээ заавал бүдэрч унна. Загалмай шиг тийм бат зангуу, тийм бат суур хүнд байдгүй байна гэдгийг би ойлгосон. Загалмайн ажил бол тэр чигтээ Христ зүгээр
би ялж яана гэсэн одоо тэр ялалтын одоо ажиллагаа л байсан баахгүй. Тэнд Христ солиогүй юу ч бидэнд үлдээгээгүй. Одоо би саяхан нэг номжил сонсчихсан. Тэр номл дээр бас ингэж ярьсан л та. Одоо энэ хөгжил цэцгэлтийн одоо теолог гэж байгаа шүү дээ. Барууны орнуудад маш хүчтэй явж байгаа. Одоо та нар ингээ өргөөд вэ? Өрг 11 өг. Тэгэл эзний үйлчлэгч нарт ингээд өргөөд вэ? Одоо сүм чуулганд нь өгөөд вэ? Тэгэхээр зэрэгэл та нарын мөнгө чинь бурхан үржүүлээл гэл. Тэг мэдгүй яагаад ч бид нар энд итгэл яваад байсан. Тэгэл маш их өргөдөг. Тэгэл бурхан намайг одоо өрөөхөр зэрэгөө би ста айгүй их өргөдөг болохоор бурхан намайг өрөөч. Гэтэл бид нар зүгээр л тэр миний өмнөөс тэр ядуурлыг тийм ээ, тэр дутагдлыг, тэр ачигдлыг, тэр гуйламжлалыг, тэр хоосон байдлыг, тэр загалмай тэр зүгээр өөрөө тийм цаглашгүй баян мөртлөө сайн дураараа ядуу сувдагийн бүх ядуурлыг өөр дээрээ аваад надад баялгаа би ямар ч хүртэх одоо гавьяа шагналт хийгээгүй шүү дээ би өгөөмөр байгаагүй байхгүй юу. Усан харамч би ядуул байсан шүү дээ. Тэгэхэд тэр надад тэр өөрийнхөө баян байдлыг өгөхдөө загалмай дээр тэр ядуурлыг шийтгэж ийсэн. Ядуурлыг бүр устгаж ийсэн учраас одоо өнөөдөр бид нар Христийн бялхал дотор бялхаж амьдрах боломжтой гэдээ бид нар цээжээ дэлдээд яриад байгаа юм. Тэгэхээр эн чинь тэр өргөж байгаа өргөлтмөнч биш. Эн чинь өөрийгөө өргөсөн хүүгийн загалмай дээр надад сольж өгсөн тэр их баялагын улмаас, тэр их баян байдлын улмаас, тэр их бялхлын улмаас би өнөөдөр хүссэн бүхнийг мань бурхан хангаж өгөх. Бүр хүснээс мань ч илүү даваа хангаж өгөх. Тийм амьдрал руу орчиж байгаа юм. Тэр загалмай дээр эдгэж өгсөн гэдэг чинь зүгээр нэг биднийг тайвшруулж дуулж өгж байгаа бүүгийн дуу октос биш байхгүй юу? Христийн шарахаар бид нар эдгэрсэн. Эн чинь бидний амьдрал, бидний өдөр тутмын амьдрал дээр биелээ олдог. Олсон учраас бид нар итгэдэг. Загалмай дээр ерөөсөө Христ зүгээр итгэхгүй үлгөгдөөд хөдөлж чадахгүй. Би мах бодийн хувьд түнд хөдлөх, амьсгалах, амьсгаа авах, үг хэлэх маш хүнд байсан. Би мах бодийн хувьд яагаад гэвэл загалмай цовдлолт чинь өөрөө тийм их шаналлыг, өвдөлтийг хүндөгдөг учраас. Гэхдээ бид нар одоо энийг хараад л ингээд уйлаад байхаа болмоор байна. Тэнд байсан эмэгтэйчүүд тэгж уйлсан. Гэхдээ Мария дараад нь тэрнээс саатахыг олж харсан байхгүй юу. Тэгэхээр загалмай дээр би юу гэж хэлэх вэ гэхээр тэр солиогүй бүх зүйлийг сольсон. Христийн оюун ухаан одоо бидэнд өгөгдсөн. Паул ингэж хэлсэн. Би итгэдэг. Би миний хүний оюун бодол, хүний төрлөх чанар одоо бүр тасарсан суу ухаан байсан ч Илч Паулийн хэлдгээр бурхны загалмай дээрх тэр нэг хүн харахад арчаагүй, хүн харахад өрөвдмөр, хүн харахад ямар ч ялуусан шинж тэмдэггүй тэр л үхлээр дамжуулаад бурхан зүгээр биднээсийг ялгуулсан болгоо ийц. Эн чинь өөрөө бурханы сул дорой байдал нь ийм юм бол түүний агуу байдал нь дахин амилтаар нь гараад ирчихэж байгаа. Тийм учраас би бүх зүрхээрээ итгэдэг. Ямар нэгэн зүйл бид нар өөрөөсөө олох болгондоо яана би ямар тэнийг юм бэ? Эсвэл яана би айгүйх гологдлын сүнстэй, эсвэл одоо би айгүйх өөрийгөө буруутгадаг. Манайхаа эн чинь бүгдээрээ загалмай дээр хийсэн ажил юм аа. Би хүртэл өөрийгөө буруутгадаг л байсан. Одоо би өөрийгөө буруутгахыг зөвшөөрөхгүй, би өөртөө зөвшөөрөхгүй. Бурхан намайг тэнд Христтэй хамт цовдлсон. Тэр намайг алсан. Одоо Паул хэлсэн шүү дээ. Би Христтэй хамт үхцээ. Одоо амьд байгаа нь би биш шүү дээ. Манайхаа би биш. Одоо амьд байгаа нь Христ миний дотор амьдраад одоо ингээ ажиллаад, яриад, хөдлөөд ингээд яваад байгаа юм. Тэгэхээр тэр хүн одоо тэр нэгэн би тэр загалмай дээр үхсэн. Энэ бас нэг ажил. Тэгээд надад тэр Христ дотор бүтээгдсэн шинэ хүнийг гаргаж ирсэн миний дотор. Одоо тэр энэ шинэ хүнээ тайван амгалан юунд сатаарахгүйгээр тэр уралж гэн. Яг хүү шиг нь боддог. Яг хүү шиг нь үйлддэг. Хүүгийнх нь зүрхтэй. Тим нэг тэр уралж гэн. Тэр нэгэн гарч иржээж бид нар бурхны агуу ажлуудыг хийх учраас загалмай дээр бурхан үнэхээр диаволыг пятнолцсон байхгүй юу? Одоо бидний ярьдаг пятнолцсон. Тэнд ерөөсөө энийг харанхуй ертөнц хизээж ойлгож чадахгүй. Үнэхээр ойлгож чадахгүй. Би сүүлд би Египтээс гарсан намыг уншиж байхдаа би муу ёрын сүнсний талаар амнаас бүр өөрөө ирэхгүй гарч ирсэн. Хүсэж чийстэ үнэхээр арчаагүй болцсон юм байна. Чамайг би бүр арчаагүй гэж би нэрлж байна.
Чи үнэхээр чадахгүй юм байна. Чи тийм айгүй олон удаа биднийг жоохон ч гэсэн юм чаддаг мэтэр чи хуурж исэн юм байна. Чиний хуурдаг замууд чинь арчаагүй. Амар ил тод. Ганцхан бид нар Христ оюун ухаан гэдэг ямыг хөгжүүлэхгүй байгаа учраас нэг л арга замд нь унаад нэг л арга замд нь дахин унаад байдаг. Тэр яг биднийг өөршигээ арчаагүй байлгахыг хүсдэг байхгүй юу? Ойлголт байхгүй учраас илчлэлт байхгүй. Илчлэлт ойлголт байхгүй учраас эсэргүүцэх хүч байхгүй. Энэ загалмайг хүртэл тэр харуулгахдаа бас мэхэлдэг. Ингээд айгүй өрөвдмөр өгсөн штэ. Амар өрөвдмөр байгаа эцтэй. Тэгэхээр чи одоо энэ эзний төлөө ямар нэг юм хийх хэрэгтэй. Хүү тэр бүгдийг хийсэн загалмай дээр тэхүү. Намайг зүгээр чи миний тэр загалмай дээр хийсэн ажлаар амьдраач гэж тэр бидэнд хэлээд байна. Тэр бурхан бүр биднийг өөрийнх нь төлөө үхээд өгөөч гээгүй штэ. Түүнд хүний үхэл хэрэгтэй биш. Түүнд зүгээр тэр нэг ялгуулсан загалмай дээр үхсэн ялгуулсан үхлийг нь тэнд сольсон бүх солилцоогоор нь дамжуулаад та нар энээс ингээд бүх ашгийг бүр хамтал аваад бүр ингээд одоо тултсан амьдраач л гэж тэр биднээс хүсэж байгаа. Эцэстээ юуны төлөө вэ гэхээр энэ бүгдээрээ бид нар бурхныг түүний гайхалтай төлөвлөгөөг Христийг алдаршуулж амьдрахын тулд бүр өдөр болгон чиний төрөний хэлдгээр бүр бодох болгондоо гайхширч хүүх та алдаршаач гэж. Тэгтээ загалмай дээр Христ зөвхөн бидний одоо гим нүгэл одоо бидний асуудал одоо бидний гэж бодхоос илүү тэр эцгийнхээ хүслийг бас биелүүлж байсан ш загалмай дээр. Үнэхээр хүн төрлөختнийг үнэхээр хайрлаад бүр Бурхны хайр бол ер нь шууд шийдэлтэйгээ явдаг л да, үйлдэлтэйгээ явдаг. Тэр ингээл хайрлаа суугаад байдаг юм биш. Тэрийг бид нар Христээр хардаг. Тэгээ тэр хүүгээ илгээсэн. Хүүгийн тэр загалмай дээр байгаа дүр төрх бол тэр ер бусын дуулахор би эцгийнхээ хүсэлд би өөрийгөө өгж гинэ гэж. Энэ өнөөдөр бидний амьдралын заагур шүү дээ. Бид нар бурхан минь таны төлөө би юу хийх вэ гэхээсээ илүүгээр ер нь бол бид нар түүний төлөө юу хийж чадах юм бэ? Бид нар зүгээр түүний үгэнд нь дуулууртай байгаад өгсөн амиар нь амьдрах л одоо бид түүнд итгэх. Одоо энд ярьж байгаа энэ үннүүдэд нь итгэх. Энэ л бидний ажил шүү дээ. Эцэгт маань итгэх нь та нарын ажил юм а гэж Есүс Христ өөртөө хэлжсэн шүү дээ. Тэгээд дуулуур дээрээс нь тэр гүн солилцоонууд тэгээд дараад нь энэ бүхэн чинь одоо би өөрөөр амьдрахын тулд хийгдсэн юм байна. Христийн загалмай ажил бол үн цэнгүй биш ээ. Үн цэн нь хэмжээшгүй. Хинч төлж чадахгүй учраас ганцхан Христ төлсөн. За тэгээд ингээд дуусчаагүй. Түүнийг буулгаж ирсэн, түүнийг хатан булшин даваачиж хийсэн хүн бүр тус бүрийнхээ хийх ёстой зүйлийг хийсэн. Ариматын Йосеф ч хийх юмаа хийсэн, Никодемус ч хийх юмаа хийсэн, эмэгтэйчүүд бүгд хийх юмаа хийсэн, дагалдагч нар ч бас хийх юмаа хийгээд зүгтаагаа тараад айгаад явчихсан байсан. Тэгээд Библиэлд Петр чинь тухай бичсэн байгаа Юда номон дээр чинь талаар байж байгаа. Хэрэг бид нар ягтлан хайх юм бол байж байгаа энэ дээр. Юу байсан бэ гэхээр тэр диаволыг зэвсэггүй болгоод нийтэд үзүүлэн болгож харуулсан гэж. Тэгээ нийтэд гэдэг чинь одоо дэлхий дээр байгаа бид энэ хоёр нүдтэй хүмүүсийн нүдний өмнөр тэр чирээд явсан гэсэн үг биш. Одоо тэр үеийн амьдрал одоо тэр үеийн ертөнцийг харах юм бол одоо дайснаа ялчих юм бол дайснаа тий одоо ичхүүр болгоод хөлнөөс нь ч юм уу хаанаас нь чинь чирээд ингэж одоо тэр эзэж авсан газартаа эсвэл айрмынхаа өмнө чирж яваад үзүүлээ те харж байна уу би энэ дайсныг ингээ алчлаа штэ гэдгийг ингээ үзүүлдэг байсан байна л да одоо бид нар тэрийг кино шинэсч үздэг штэ. Тэгэхээр одоо зохиолч бол яг тэр зураглалыг харж байгаа бичсэн гэж боддог. Гэхдээ нийтэд гэдэг нь яг хиндий. Гэхдээ яагаад энэ өнөөдөр бидэрт харагдахгүй байгаа юм тэгвэл. Христийн энэ загалмай дээр хийсэн ажил, Христэд итгэсэн, Христээр огуулсан хүн нэг бүрийн хувьд мэдэх ёстой мэдлэг минь мөн байхгүй юу? Тэгээ Христ булшинд 3 хонсон. Хүн болгон бодохдоо тэнд ингээд би энэ гівтжсэн л гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид нар өгсөн хүн тэгэл хөвчээтгэл гэж боддог штэ. Гэтэл Христ өөрөө Библиэлд хэлснээр тэр доош яваад үхэгсдийн оронд очоод тэр үед ч одоо Абис үхэгсдийн орон одоо бол
одоо Деважин ч дээшээ авагдсан шүү дээ. Тэндээсээ дээшээ авагдсан. Одоо тэнд зөвхөн одоо итгэл үнэмшилгүй хүмүүс шийтэгдээд тэнцээ байж байгаа. Түр зуур байгаа шүү. Тэд нар ч бас болоогүй. Тэр газарт очиод Христ өөрийгөө тунх гэлсэн гэдэг. Тэнд хоригдсон сүнснүүдэд очиж өөрийгөө тунх гэлсэн. Үе энэ одоо бурхан тэгээ энийгээ бүр өөрийнхөө хүмүүст илчлээд байдаг шүү. Тэгээ тэр хүмүүс нь бүр энэ дээр бичээд биднэрт үлдээсэн байгаа юм. Христ ерөөсөө тэр булшинд гівтэж байгаагүй. За тэр биеэрээ доошогоо явсан юм уу? Биеэрээ яасан? Тэр мэрийг зүгээр орхий. Зүгээр л тэр очсон доошогоо. Тэр ерөөсөө тэнд хөвтөд байгаагүй. Тэр тэнд очсон. Тэгээ тэр бүх иш үзүүлэгч нарын зөвгнөж хэлжсэн. Исая 53 дээр Исая 53 бол загалмай дээр байгаа Христийг зүгээр ямар ч фото аппаратаас илүү тодорхой зургийн дараад наацсан шүү дээ. Исая ч баг одоо хэдэн зуун жилийн өмнө амьдарч исэн мөртлөө тийм тодорхой харсан. Би энэ иш үзүүлэгч нарыг уншихдаа энэ одоо ямар амар далайцтай яаж амьдарсан хүмүүсээ гэж үнэхээр биширдэг. Ямар амар холыг хардсан бэ. Бид нар одоо маргааш яхаа мэдгүй бурхны өмнө сууж байхад энэ хүмүүс чинь бүр зөв. Тэгэхээр Исаягийн 53 дугаар бүлэг бол тэр чигтээ Христийн дахин амьд байсан. Харин Петр бичгтээ, Юда бичгтээ тэр бүр доошоо очоод үхэгсдийн орон хүртэл буусан баг. Би надад нэг юм асуулт өгдөг байсан л да. За одоо Христ 2000 жилийн өмнө ирлээ. За тэрнээс өмнө тэгэл хүмүүс амьдарч исэн байгаа тий. Тэгээд Авраам ч амьдарч исэн, Яаков, Исаак гэл бидний өвөг дээдсүүд бүгд амьдарч исэн. Тэднэрт одоо энэ Христ Еврей ном дээр хэлэхдээ Авраамыг тэр суур бүхий хотыг харж байсан гэдэг. Би бол энийг Христ гэж итгэдэг. Авраам энийг ирээдүг бурхан түүнд одоо ямар нэгэн хэлбэрээр харуулсан байгаа юм. Тэгтэл тэгвэл яг тэр харуулсан нэгнүүд рүүгээ одоо Есүс Христ бүр очоод за би хийчлээ. Би та нарын харсан бүхний чинь бодит биеэл нь одоо би энд зогсож байна. Тэр одоо ямар байдалтай байсныг би бол энийг ямар ч хүн бол төсөөлж барьж авч дийлэхгүй байх. Тэгтээ сүнсээр бол илчлэгдсэн. Очоод тэр бүгдэд зараасаа би ялцсан шүү. Би үхлийг ялцсан. Би үхэгсдийн орны хаалганы түлхүүрийг нь авчлаа. Өөрөөр хэлбэл үхлийг захирдаг болчлаа гэсэн үг шүү дээ. Үхлийг ялчлаа би. Үхэл ялагдчихлаа гэдгийг үгсэн хүмүүст очиод хэлчихэж байгаа байхгүй юу? Тэр хүмүүст бүр заяа. Тийм учраас Христ дотор үгсэн бүх хүмүүс Христийг ирэхэд бүгд амьлна. Бүр шинэ бие дотроо. За энэ бол бидний ярих бүр маш том сэдв угаасаа. Бид нар энэ лөө яриул бас орол мэдээж мүд дуусахгүй. Тэгэхээр тэр яштэй бүр үхээд хэдэн мянганаар булшлагдсан байсан тэр хүмүүсийн сүнснүүдэд очиод зүгээр найдварыг тунх гэлж шин. Хөш хардаа би ялчлаа. Түлхүүр нь энд байна. Одоо би бүр тэнгэрүүд хийгээд тэнгэрүүдийн дээр байгаа зүйлс газар хийгээд газрыг дүүргдэг газрын гүнд байгаа. Бүгд миний иргэшээлд орж ирлээ. Эфес ном дээр байж байгаа. Бурхан түүнийг бүгдийг иргэшээдэг тэрл засгийн газрын тэргүүнээр тавьсан бөгөөд сансар окторгой галактик космосоос ахуулаад хамгийн жижигхэн улсын хамгийн жижигхэн засгийн газар хүртэл одоо түүнд захирагдах боллоо. Тэгээд биднийг тэр түүнтэй хамт өөрийнхөө баруун гартал заллаа. Манайхаа энэ бол одоо хүн оюун ухаанаараа ойлгох гээд бол дэмэрл. Харин сүнсээр бидэнд бол илчлэгдэх ёстой. Гэхдээ би энд итгэдэг. Яагаад гэвэл би харь үндэстэн байсан. Энэ надад хамаагүй байсан. Энийг би яагаад ч олж мэдэхгүй байсан. Энэ надад хүртээлчгүй байсан. Энэ миний хувь биш байсан. Гэтэ өнөөдөр чи бид хоёр ингээ яриа сууж байгаа нь энэ өөрөө гайхамшиг юм аа. Энэ өөрөө гайхамшиг байгаа даа байхгүй юу? Тэгэхээр бид нар Христийн загалмай дээр үхсэн тэр үхэл. Тэгээд тэр 3 хоног булшин дотор байсан тэр одоо өдрүүд энэ тухай эзнээс үнэхээр гуйх ёстой. Аава энэ Библиэр энэ бичигдсэн. Бид энэ илчлэгдсэн юмыг бичигдээд илчлэгдсэн юм одоо бидэнд илчлэгдэх ийм ажил байгаад байгаа шүү дээ. Түүнээс энэний чинь төлөө хүмүүс бурхантай хамт алхаад бурхны сүнсээр хүлээж аваад одоо биднэрт амархан болгоод ингээд цаасан дээр бичээ. Одоо монгол хэл дээр хүртэл биднэрт бичээд өгсөн байж байна. Тэгээд Христ тэг бодоход байна шүү дээ. Хэрвээ тэр Авраам түүнийг хараад яасан бол Исаак, Яаков бидний өвөг дээдсүүд бурхан минь гэж тамлуулж өгсөн, хөрөөдүүлсэн гэж яригддаг Исая.
За тэгээ Хезекия за одоо тэгээ мэдхгүй энэ үе түмэн иш үзүүлэгч нар насан туршдаа шудраг бусаар доромжлуулж, цаазлуулж, одоо эсвэл бурхны гайхамшигыг үйлдэж, эсвэл үхлийг үзэхгүй дээш нь авагдаж байсан тэр хүмүүс одоо харж гэнэ үү? Миний итгэжсэн зөв байгаа үстэй. Миний итгэсэн үнэн байгаа үстэй. Одоо та нар бүр миний эзнийг харж штэ. Тэд нар бүр ангирах цаашгаа зав. Тэд нар бүр үнэхээр мэдгүй одоо бүр бид бүгдээрээ л Христэд итгэж хүмүүс бид бүгдээрээ л хүсдэг ш. Йоо миний ярьж байгаа юм үнэн гэдгийг та батлаад өгдөг ч олоосоо гэд тэ. Христэд үнэхээр жинхэнэ утгаар нь тэр доошоо очиж батлсан бол өнөөдөр бидний амьдралд батлахгүй гэж юу. Тэр бүр гарцаагүй батлна. Тэм учраас надад тэр загалмайн ажил түүний өхөл тэгээд ариун зоог барьж хат бид нар түүний өхлийг дуурсдаг. Тэгээ энэ бүхэн бодогж хат надад нэг уйгашуу гэхээсээ илүүгээр би түүнийг миний төлөө зовсонд нь би үнэхээр эмтэрдэг. Гэхдээ хизээж би тэр яаж зовсныг нь бас мэдэхгүй шүү дээ. Тэр зовлонг би бод амсахгүй байхгүй юу. Тэгээд гэхдээ надад нэг тийм зүгээр л тэр нэг ялсан тэр нэг ялгуулсан одоо чиний төрөний хэлдгэргүй миний бурхан ийм байхгүй юу да. Та нар бол үнэндээ эргүү штэ, арчаагүй штэ. Үнэндээ миний бурхан бол ингэж л ажилдаг байхгүй юу да. Тэр загалмай дээр ч ингэж ажилласан аргагүй тэгээ харанхуй ертөнц бол тэр нэг унсан тэнгэр элчнэр болохоос ш. Хүн шиг сүнстэй илчлэлтийг хүлээж аваад явдаг бүтээлүүд биш учраас тэд нар үнэхээр нэвтэрж орч чадахгүй. Тийм учраас Есүс Христ сүмийг бий болгож гаргаж ирсэн. Одоо сүм дотор нь яах вэ гэхээр энэ аймаар нууцуд чинь заяа. Өөрт нь ямар ч тэр нууцуд твич хаваагүй байсан хүмүүсийн амаар дамжуулаад зүгээр тунхаглагдаж байдаг заяа. Зарлагдаж байдаг, яригдаж байдаг. Энийг бүх харагдахгүй ертөнцүүд сонсож байдаг. Хэрэг бид нар ингэж бодож эхлэх юм бол за мэдээж энэс ч гүн бодох юм бол би яагаад пастор болоод байгаа юм? Бид нар яагаад сүм болсон юм? Бид нар юу яах ёстой юм? Бид нар яаж бие авч явах ёстой юм? Бид нар яг юу ярих ёстой биднээсээ дөр очиод. Бид нар бүгдээрээ дор бүрнээ маш нухацтайгаар бодож эхэлнэ. Тэгээ зогсохгүй зарим нэг хүн. За би өнөөдрийг хүртэл үнэхээр хийх ёсгүй юм а хийж исэн юм байна гэд магадгүй тэр одоо номлодог эндрийг орхиод явах бах. Учир нь энэ бол зүгээр л нэг одоо амьдрал айгүй гоё болгодог төсөл огтоосоо биш юм а. Би өштэй сүлд юуг мэдэж авсан бай гэхээр бид нарыг анхны Адамаас ч илүү дээр байр суурин дээр бурхан авч тавьсан. Есүс Христийг хоёр дахь буюу сүүлийн Адам гэж хэлдэг штэ. Тэр бүх зүйлийг сэргээсэн. Гэтэ сэргээхдээ тэр бидийг анхдагч Адамын байр суурин дээр аваачаагүй. Анхдагч Адамын байр суурин дээр очсон бол бүх юм эхлээд тгээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл дахиад нөгөө гим нүглийн сорилт бидний хүлээж байгаа. Дахиад нөгөө амийн мод байж гэн. Дахиад нөгөө сайн ба мууг мэдүүлдэг мод ч юм байж гэн. Дахиад бид нар сонгох хэрэгтэй болж гэн. Харин Христ дотор төрсөн одоо энэ Эфес номдэр их гоё хэлсэн байлээ шүү дээ. Харь үндэстэн ба еврей хүмүүсийг эвлэрүүлээд өөрийнхөө дотор эвлэрүүлээд өөртөө эвлэрүүлэнгүүтээ цааш нь хүн төрлөختөнг ухсааг хүн төрлөختөнд бий болгосон. Тэгэхээр тэр шинэ хүн төрлөختөн нь Адамын одоо сорилтны өмнө зогсохгүй. Бүр бурхнаа мэдтсэн заяа. Бүр тэр загалмайн төлөөсөөр нь амьдэрсэн заяа. Бүр одоо энэ одоо юу гэж хэлмээр цааш нь ийм үе, ийм хүн гарч ирээд зогсож байгаа байхгүй. Тэгээд бүр анхны эдийн цэцэрлэг хүртэл атаархна гэж яг үнэн бурхан бүр биднийг тэгсэн ш. Та нар бол бүр миний суулгац, миний моднууд байнга урсгал усны дэргэд байдаг. Байнга навчин ногооноор, байнга цаг сар болгон жимсээ өгдөг. Тэр биднээсийг ямар болгосныг одоо хэдүүлээ амьдрч үзэх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ л одоо миний яг одоо чин хүсэл байгаа. Яаж бурхан хүнээ загалмай дээр урссан тэр нэг арчаагүй юм шиг харагдаад идэг тэр үхлээр худалдаж аваад тэгснэ дахин амилсан амиар нь зүвтгэж хаяад тэгэнгүүтээ одоо тэрүүгээр нь ингэж хүнээ тэтгэж амьдруулж байдгийн байдгийг одоо хүн төрлөختөн үзэхгээ сууж байгаа байхгүй юу? Яг одоо тийм л үе дээр нь бид нар ирчээд байгаа. Тийм учраас би үнэхээр Христэд хайртай гэдэг нь миний амьдрал тэр сайн сайхныг хийж өгсөн учраас биш. Зүгээр л тэр үнэхээр аймаар бурхан учраас. Тэгээд тэр хамгийн гол нь тэрийг мань мэтийн хүмүүст бүр мэдүүлээд байгаа учраас.
Тэр нь намайг үнэхээр гайхшруулдаг. Тэгэхээр яаж түүнд хайртай байхгүй байж одоо чадах вэ? Яаж түүнд талархахгүй амьдрах вэ? Миний амьдралын эцсийн одоо зогсоол гэдэг юм одоо миний амьдралын эцсийн дүгнэлт гэж хэлээ л да. Эцсийн дүгнэлт гэж одоо байдаг бол тэр юу байх вэ гэхээр зүгээр нэрэл одоо талархал магтаал байх байх. Одоо үгүй бурхан минь үнэхээр одоо би олон юм яриад байх шаардлага байхгүй. Юм учраас яг хуу мэдээж загалмай гэдэг бол илчлэгдэх ёстой юм болохоос ш бид нар сонсоод уншаад эсвэл хүний ярьж байгааг одоо хүлээж аваад ингээд одоо мэдээд авчдаг юм бол биш. Тархины информацаар мэдээлэлээр авчдаг юм бол биш юм бэлээ гэдгийг би бүр өөрийнхөө биеэр хуулсан ба. Энэ л загалмай хүч намайг одоо өнөөдрийн хүртэл ингээд бууж өгөхгүй авч явдаг. Би зөвхөн хүмүүс миний аргыг бардсан биш. Би аягүй болон одоо өөрөөсөө олж унмаар байсан шүү дээ. Би үнэхээр өөрийгөө харахтаа маш их одоо шантарч байсан. Гэтэл загалмай чинь намайг байхгүй болгоцсон байхгүй. Энэ огт өөр хүн амьдарч. Огт өөр хүн. Хинч миний аав ээж ч мэдэхгүй, миний ахын дүүс ч танихааргүй. Тим хүн амьдарч штэ. Тэр загалмай хүч чадал танд илчлэгдэх болтгой гэж би одоо үнэхээр хэлмээр байна. Тэгэхээр энэ одоо ингээд харагдчихээн л та. Дайсны бурхны дайсан, бурхантай дайсагнагч тэр харанхуй хунтааж болон түүний дагалдагч нар тэдний хувьд загалмай үннийг биднээс нуух эсвэл загалмай хүчийг бид нар сулруулж харуулах нь стратегийн ач холбогдолтой байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ үннийг ойлгохгүй байгаа учраас загалмай дээр хийгдсэн энэ ажлыг бид нар дутуу мэдээд эсвэл тоохгүй байгаа учраас эсвэл буруу ойлгоод өнгөц хараад байгаа учраас бидний амьдрал ялан дийлсэн байж чадахгүй байгаа дээ шүү дээ. Ялгуулсан байж чадахгүй байгаа дээ. Тэгэхээр энийг бидраас одоо нууж исэн тэр стратеги схем нь одоо бидэрт өнөөдөр илчлэгдчихлээ, мэдэгдчихлээ. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр энэ таны сая яриаг ингээд сонсоод тэр Христ үхэгсдийн оронд очиод хийсэн ажил энтрийг сонсоод Бурхны аврал бол үнэхээр зулаг авсан юм байна уу? Яг гоо хуугаар авсан байгаа байхгүй. Тэгээд ийм амар ажиллагаа хийгдсэнийг бид нар нөгөө Бурхны үг рүү шимтдэггүй учраас, гүн ордгүй учраас, цаг зарцуулдаггүй учраас бид нар өнгөцөн ингээл явсан, илээд явсан байна л та. Тэгэхээр одоо энэ нууц өнөөдөр бидэрт илчлэгдэж байна. Бидэрт өөр үнэхээр юу хэрэгтэй юм бэ? Христийн хийсэн энэ ажлаас ийм ажил хийцэн байхад, ингээд бидрийг аварцсан байхад бид нар Христ итгэлээ нэг сүлжээнд орж байгаа юм шиг ойлгож үнэхээр болохгүй байна л да. Тэгээд Христийн төлөө Христэд итгээд байгаа юм шиг тийм ээ. Сүмийн төлөө Христэд итгээд эсвэл хэн нэгний сүмийн төлөө сүмдээ яваад байгаа юм шиг, өргөлөө өгöd байгаа юм шиг. Энэ эргэлт одоо бид нар дээр үнэхээр таны хэлдгээр энэ илчлэлт бидэрт бүр өстэй ариун сүнснээс бүр цутгагдаж Монголын итгэгч нарт биднэрт надад орж ирээсэ. Тэг бид нар яг энэ ялгуулсан амьдралаар л амьдрмаар шүү дээ. Яг энэ аврал дотор л үнэхээр явмаар байгаа байхгүй юу? Түүнээс үлгэн салган ингэж амьдрмааргүй шүү дээ. Тэгэхээр энэ Христийн хийсэн ажил ямар амар юм бэ? Ямар далаацтай ажиллагаанууд хийгдсэн юм бэ? Тэгээд үнэхээр бол зүрх салгалтал авч ийн үлээ. Яалтчгүй гайхалтай гэхэд ч багтахаар л ийм ажлууд байна л да. Тэгээд одоо миний дараагийн үргэлжлүүлээд бас тантай ярилцах нэг зүйл бол энэ номын судалгаанд ашигласан Дэвид Паулсон гэдэг энэ Библийн багшийн хэлсэн маш гоё үг байна. Энэ хүмүүс болохоор нөгөө Паулийн одоо маш олон евангелистүүд Паулийн авралын сайн мэдээний стратегийг судалдаг юм байна л да. Паул ч бүр тасарсан стратегч байсан юм байна. Зүгээр л энэ тэмт хотуудаар тэнэл яваад исэн юм биш. Тэр чинь бүр стратегтай төлөвлөгөөтэй явсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр авралын сайн мэдээ тараах ажлын евангелистүүд тэрийг судалдаг юм байна. Тэгээд тэднэрт нэг юм дүгнэлтэнд хүрсэн. Паулийн захиануудыг орчуулад ингээд өөрсдөө судалж байхдаа Паулд бол аврагдсан. Тэгтээ ёс суртахуунаар
одоо гажицсан, ёс суртахуунаар завхарсан итгэгчдийг бий болгох ямар ч сонирхол байгаагүй гэж байгаа юм. Яг үнэ. Тийм учраас Паул захидал болгондоо Паулын бичсэн юм болгонд хоёр тал байдаг. Нэгдүгээр сүнслэг тал байна. Бидний нүдэнд харагдахгүй сүнслэг ажлууд. Хоёрдугаар өгвөл бид нар практик дээр яаж амьдрах юм бэ? Заавал энэ хоёрыг бичдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол надад өнөөдөр бидний дотор шийдэх ёстой нэг асуудлын нэг л гэж харагдаж байна л да. Тэгээд яагаад гэхээр Христ итгэгчдийн дунд хоёр төрлийн туйлшрал байдаг. Нэг нь болохоор легалистууд. Иймч болохгүй, тэрч болохгүй, ийшээч ёсол, ийшээч тонгой, ийшээч ингэж болохгүй, тэгж болохгүй гэл ерөөсө бүх юм нь болохгүй. Нэг болохоор бүр одоо бүх юм нь болно. Би архиуж болно, би тамхи татаж болно, би хараал урсгаж болно, тэ. Энэ яагаад гэхээр Христ ялан дийлцсэн учраас. Би бол аврагдсан. Би Христэд итгээд аврагдсан. За энэ нэг хоёр туйлшрал яваад байна. За туйлширдгүй маа гэхэд л наад захын л одоо бүр яг христчдийн дунд маш бодиттой байдаг нэг асуулт. Би тамхи татаж болох юм уу, болохгүй юм уу? Яг тамхи татаж болохгүй гэдэг ишлэл Библиэлд хаана байгаа юм? Би архиуж болох юм уу, болохгүй юм уу? Яг архиуж болохгүй гэсэн ишлэл бол байхгүй лээ. Тэгэхээр болно гэсэн үг юм уу? Гэх мэтчлэн нэг юм нэг жоохон нэг юм хуулийн цоорхоо ашиглах гэдэг шүү дээ. Жоохон хуулийн цоорхоо ашиглаад явах гэдэг. Тэгээ энд нэг энэ балансыг, нюансыг өнөөдөр хоёулаа бас тодорхой болгоё гэж би бодоод байна л да. Тэгэхээр Паул энэ дээр Паулийн ерөөсөө заадаг номлолын нэг гол философи нь юу вэ гэхээр ийм юм байна. Бид нар итгэлээр үүсээр аврагдаагүй. Гэхдээ бид нар сайн үйлсийн төлөө. Гэхдээ энэ сайн үйлс гэдэг нь одоо бидний буддын шашнаар ойлгодог буян биш шүү. Сайн ажлын төлөө гэж яг жинхэнэ орчуулга нь ажил гэж байгаа. Сайн ажил хэргийн төлөө, сайн ажил үйлсийн төлөө бид нар аврагдсан гэдэг энэ номлолыг л Паул яриад байгаа байхгүй. Чи бол үйлсээр аврагдаагүй. Авралчин бол бэлэг. Гэхдээ чухам чи аврагдсан учраас одоо ингэж амьдр гэж бидэрт хэлээд байна л да. Тэгээд энэ бидний аврал за нэгдүгээрт асуулт аврагдсан л бол аврагдсан уу? Аврагдсан л бол юу ч хийсэн байсан хамаагүй аврагдсан уу? Би аврагдсан л бол одоо хүн алсан ч юм уу эсвэл одоо яасан хүний санаанд багтахааргүй муухай юм хийсэн ч юм бол хамаагүй би аврагдсан л бол аврагдсан уу? Бидний аврал болон бидний практик амьдрал энэ дэлхий дээр ертөнцийн дээр амьдарч байгаа энэ ертөнцид бие авч явах байдал энэ хоёр маань хоорондоо ямар хамааралтай юм бэ? Хамаарал нь ямар юм? Тийм ээ. Тэгээ энэ талаар та бас бидэрт ярьж өгөөч. Үгүй аврал гэдэг бол эцсийн цэг ерөөсөө биш шүү дээ. Аврал гэдэг чинь харин юмны эхлэл бүх одоо бурхантай холбоотой бүхэн лөө орох эхлэл байгаа даа. Аврагдахгүй бол бид нар тийшээ орж чадахгүй байсан. Тэгэхээр аврал чинь өөрөө юмыг эхлүүлсэн. Би дахин төрсөн. Би одоо миний үхмэл гим нүглийн улмаас үхмэл байсан сүнс маань дахин амилсан. Энэ нь ерөөсөө би ямар нэг юм хийснээс биш. Дахиад нөгөө Христийн өөрийгөө бүрэн харамлахгүйгээр өгсөн тэр одоо тахил болгож өгсөн тэр үхлийн улмаас одоо би аврагдсан ба. Би би итгэе одоо Есүс Христ миний бүх гим нүглийг одоо загалмай дээр авч одоо намайг одоо гим нүглээс чөлөөлсөн байна гэдэгт би итгэе гэл тэр үедээ бодоод тэгтээ тэгж бодсон маань хүртэл нэг үслэр байсан гэж Паул хэлсэн байдаг шээ. Тэгээ би аврагдсан. Тэгэхээр одоо би нэгэнд аврагдсан юм чинь одоо дахиад нэг тийм хүний юм л явагддаг л гэсэн үг л дээ. Бид нар аврагдсан одоо нэг хэсэг нь заа хоёр хүн аврагдъя гэж бодъё л да. Нэг нь болохоор за өстө би аврагдсан. Баярлалаа танд. Одоо өстө би яг таны хийснээр л явъя. Ерөөсөө ингэ баруун тишээ хазаа гэвэл баруун тишээ хазаа, зүүн тишээ хазаа гэвэл зүүн тишээ хазаа гэл ингээд чигээл одоо ингээд өстө хамаг юм 11 мэг нэг бол энэ сүмд яв гэвэл энэ сүмд нь яваа. Тэр пасторт очоо мөрөг гэвэл мөргөөл одоо ингээд явъя. Нөгөө хүн нь болохоор би нэгэнд аврагдсан. Би Есүс намайг уучлсан.
Тэгээд одоо би уучлагдсан юм чи одоо би тэгэл айгу эргчлөөдөө Христ намайг эргчлөөнд дуудсан юм байна. Хүн одоо өөрийнхөө үйлдэлийг зөвтгий гэвэл Библи дээрээс ямар ч үгийг сугалж аваад өөрийгөө зөвтгөж болно л доо. За тэгэл нэгэн дураараа амьдрий. Тэгвэл бурхан биднийг яах гэж аварсан байж таарах вэ? Одоо энд амар олон шалтгаан байд юм билээ. Гэхдээ Паулийн тасралтгүй яриад байгаа зүйл болохоор зэрэг аврагдана гэдэг чинь хүн дахин төрнө гэсэн үг. Ариун сүнс хүний дотор орж ирнэ гэсэн үг. Хүн одоо өдөр болгон хуучин хүнээ тайлж шинэ хүнийг өмсдөг. Өөрөөр хэлбэл одоо сүнсээр амьдарч сурах амьдрал руугаа ордог. Одоо хүн аврагдсан хүн яах вэ гэхээр авралаан гүйцэлдүүлнэ гэж маш урт процессор явж эхэлнэ. Тэр аврал чинь гүйцэлдэх ёстой байхгүй доо. Яг аврагдсан хүн шиг амьдарч дуусах ёстой гэсэн үг. Зүгээр аврагдсан одоо болоо би юу ч хийсэн ч хамаагүй гэх биш. Аврал намайг зөвхөн түүнлүү эвлэрүүлж өглөө. Одоо зүгээр хүний ухаанаар ярил л да. За бурхан намайг аварчлаа. Би тэгээд баярлалаа бурхан минь та намайг аварлаа. Тэгээд одоо би яах вэ? Одоо би аврагдсан юм чи би энэ хуучин амьдралаараа амьдрмааргүй шүү. Одоо би яах вэ? Та надад туслаач. Би ингээд танд тустай амьдрий. Танд ингээд бас та ийм мундаг бурхан байд юм байна. Тэгэхээр би одоо таны нүдэнд яавал тааламжтай амьдрах уу? Та ингээд бас таныг бас мэдмээр байх юм. Та өөрийгөө надад таниулж өгөөч. Та бас надад өөрийгөө мэдүүлж өгөөч гэд. Хүн одоо анх удаага бурхантайгаа ийм хувьчилсан харилцаа руу орж эхлэх одоо үе таалга нэгтчихэж штэ. Тэгээд яг хотын сүм одоо бид нэр сүм чуулган болоод ингээ явж л байна. Бусад сүм чуулгануудыг ч би харж л байна. Тэгээ бид нар ингээд хүмүүсийг аврах нь чухал гэж бодоод идэг болохоос авралаа гүйцэлдүүлэх тухайн хүн чинь за та аврагдсан ш одоо ингээ бурхантайгаа хамт алхах юм. Бурхан руу та ярих юм. Тэгэхээр бурхан тань руу ярих юм гэдэг одоо. Тэгээд одоо энэ Библи гэдэг байгаа чинь үнэндээ бол ном гэхээсээ илүүгээр бурханы одоо тань руу ярьж байгаа, өөрийгөө таниулж байгаа, илчилж байгаа энэ амьд одоо үгэн юм энэ гэж зааж өгөхгүй зүгээр аврагдсан уу те за ёстой гоё шүү одоо би юу хийх үү гэж аврагдсан хүн болгон асуудаг. Тэнгүүд нь бид нар програма танилцуулдаг. За одоо та ингээд шинэ итгэсэн юм чи шинэ итгэгчдийн группт хамрагданаа. Одоо та шинэ итгэгч юм чи одоо ингээд эхлэл намаас эхлээ сайхан уншаад дээ шүү. За тий одоо та ингээд өдөрт нэг бүлгийг л уншаа та. Тэгээ нөгөө хүн чи юу ч ойлгохгүй уншаал байна. Хүн зааж өгөхгүй бол тэр хүн яаж ойлгох юм бэ? Бид нар одоо бүр энгийнээр тайлбарлах юм бол би одоо хүүхэд төрүүлэхдээ одоо эмч надад хэлээ л да. За та охинтой боллоо 3 кг 80 г охин төрсөн шүү. Хараараа ингээ хөл гар нь бүв бүтэн айгүй сайхан эрүүл чирэг охин төрлөө гингүүт би за ашиг болоо. Одоо энээс илүү яах вэ? Би хүүхдээ хаяад төрхөс гараад явахгүй шүү дээ. Одоо миний хувьд юу хүлээж байгаа нөхөр тэр хүүхдийг дөнгөж нялх төрсөн няраа юу ч мэдгүй одоо ухамсарч бүрлдээгүй байгаа. Ойлгож байна уу? Ухамсарч өөрийгөө бүр хүн болоод төрчлөө гэж мэдэхгүй байгаа. Орчноо ч танихгүй байгаа. Тийм нэгнийг одоо би яах вэ гэхээр хүн болгоно гэсэн үг. Одоо би чамайг одоо тэр 2 дугаар эмнэлэгт 3 дугаар эмнэлэгт одоо хаяа явчаагүйтэй яг адилхан. Одоо ингээ өсгсөн байх нь шүү дээ. Тэр өсгөх процесс төсөн шүү дээ болон тэртэй тэргүү. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр хүмүүсээ аврагдана гэдэг чинь эхнийхээ энэ өстө гайхалтай авралаа. Тэгэхээр энэ аврал чинь гүйцэлдэх ёстой өдөр тутмын амьдралд. Одоо бурхан хүнээ бүтээнэ. Зан чанарыг, шинж чанарыг, мөн чанарыг нь, сэтгэлгээг нь бүгдийг бүтээхийн тулд ариун сүнсийг миний дотор байлгадаг юм аа. Бид нар тэрнээс тусламж гуйнаа. Библи уншсан ч за ариун сүнсээ. Би одоо таны өмнө ирлээ. Одоо энэ номыг уншъя. Тэгтээ би яг уншаагүй юм шиг уншиж та надад тайлбарж өгөөч. Гэвэл тэр бурхан чинь дүлий биш. Тэр чинь бүр гайхалтай сонсголтой, гайхалтай багш заагаал өгнө. Тэгэхээр ганцхан нөгөө хүнийг бурханд хараа Джон Биверго хэлсэн байсан л да. Бичсэн байлээ. Ер нь бурхан бидэнтэй дотносхийг бүр галзуу хүсдэг гэж бүр амар хүсдэг гэж. Бид нар бурхантай дотн байхыг хүсдээс ч илүү хүсдэг. Тэгэж амар хүссэн учраас аварсан байгаа байхгүй юу? Хүүгийнхээ ариун цусаар намайг гимгүү болгоод одоо өөр лугаа эргүүлсэн. Би гимтэй учраас түнлөө очиж гүйж чадахгүй шүү дээ. Мэдгчгүй боломжгүй. Хүрээд ирсэн заашгүй дээ. Одоо чи дээр уулзах нь, одоо чи дээр ярилцах нь, одоо чи дээр хамт амьдрах нь гэсэн бурхны нэг тийм юр бусын баясгалан, юр бусын хүлээлт байгаад дээ шүү дээ. Тэгэхээр
аврал гэдэг бол аврагдцсан одоо аврагдцсан юм шиг одоо би бол яг тийм заавар маавар өгж байгаа юмыг сонсохоор үннийг хэлэхэд айгүй хэцүү санагддаг болсон билээ. Одоо аврагдцсан юм чинь та одоо ингээл тэр сүмд яваарай гэл нэг хамаатныхаа сүм рүү өгч явах шиг тэр сүмд л яв гэл нэг одоо өөрийнхөө гайгүй ханддаг пастрын сүмд өгчөж байх шиг. Тэгэл за одоо тэгэл ямар л програм зохион тэрэнд нэстэ итгэвтэй яваад идэх шүүгээ. Тэгээ нөгөө хүн явахгүй л уцтаал. Та чи одоо яагаад чи аавд бурхан чамайг аварч чадах чи яагаа яв. Тэгэл хүн нэг тийм байнгын өртөө мэдрэн. Уг нь Есүс Христ биднийг өрөөс чөлөөлсөн байгаа байхгүй. Гэтэл бид нар бүр амар өрөнд орсон. За одоо бүр үзэгдэхгүй бурханы өмнө үзэгдэшгүй их хэмжээний өрөнд орсон. Тэгээд тэр өрөө түлхэхийн тулд бид нар буян гэж одоо нэрлэх үү юу гэж нэрлэх үү юм үес ирээд ирдэг. А зарим хүн бүр бурхан намайг итгээгүй байхад үйлдсэн бүх гим нүглийн маань хариуд намайг аварчлаа. Тэгэхээр одоо би үлдсэн амьдралдаа сайн үсийг бүтээгээд бурханд одоо ачийг нь хариулъя. Бурханд бидний ачийг ч хариулах хэрэггүй. Бурхан огт өөр хүнийг л гаргаж ирэхийг хүссэн. Та тэр өөр хүн нь л болох ёстой. Тэр өөр хүн болсон байхад хэрэгтэй бүхнийг бас танд өгсөн. Одоо Эфес ном дээр байж байгаа. Ариун сүнс таны дотор байна. Ариун сүнс таны дотор байдаггүй гэж та бодож байгаа бол яг одоо гүй. Бурхан минь би таныг хүлээж авсан. Би Есүс Христ таныг хүлээгээд авчлаа. Харин ариун сүнс миний дотор амьдрдгийг би одоо сонсож байна. Одоо та миний дотор амьдрдаг гэдгийг би хүлээж авлаа. Одоо та бүр улам ихээр амьдраач. Улам их цай өгье би танд. Тэгээд та миний хуучин хүний зан чанарыг, сэтгэлгээг, бүх зүйлийг өөрчлөө. Та яг тэр хүсээд байгаа үүтэйгээ адилхан шин төрлийн шин угсааны хүнээ гаргаж аваач гэж гуйхтал одоо хангалттай байхгүй. Тэгээ итгэх ёстой бид нар. Паул энд бичсэн байлээ Эфес номон дээр. Бид нар бол сайн ажлын төлөө Христ дотор дуудагдсан гэж. Сайн ажил гэдэг нь айгүй гоё сүм мөн байгуулал амар олон хүнийг итгүүлэх биш. Бид нар зүгээр л эцэгтэй эцэггүй олон хүүхдүүд төрүүлээл явахыг сайн ээж гэж хэлэхгүй шүү дээ. Харин бүр хин ч биш байсан нэг хин нэгэн болж гарч иртэл хөдөлмөрлж байгаа тэр нэг л бид нар сайн ээж гэж хэлнэ зү ер нь бол түүн шиг одоо бурхан намайг төрүүлчлээ. Одоо тэр намайг өөрийнхөө хийх тэр том төлөвлөгөө одоо ямар ч амар масштабтай юм бөөмэд одоо тэр чи одоо ажлынхын цар хүрээг Паул бичлээ штэ. Тэнгэрүүд ба түүний дээрх бүхэн газар ба газар дээрх байгаа бүхнийг бүгдийг Христ дотор хамтдах төлөвлөгөө бурханд байгаа гэж. Тэгээ энэ амар том тасархай том төлөвлөгөөнийхөө нэг хэсэгт нь одоо намайг чамайг ингээ оруулсан байна. Одоо биднийг сонсож байгаа хүн нэг бүрийг хувьчлаад оруулсан байна. Тэгэхээр бид нар яах вэ? Аава би тэгэхээр одоо юу хийх вэ? Ямар амар юм бэ наадах чинь. Тэгээ бурхан намайг чи миний ажлыг хийхин тулд миний ажилд тэнцвүүц нэгэн болгож би чамайг өөрчилнө. Ингээд бурхан намайг авралыг мань миний дотор бүрэн гүйцэд болгох ажлаа хийж эхэлнэ. За тэгэнгүүтээ намайг тэр ажил одоо тэр ажлыг одоо би хийжтэй угаасаа тэр ажлыг би хийгээд л явж байна одоо. Тэгэхээр энэ ажил бол бурханы өөрийнх нь хувь хүн нэг бүрт зориулсан ажил байгаа. Миний ажил гэж байна, чиний ажил гэж байна, Бачаргал пастрын ажил гэж байна. Одоо манай сүм сууж байгаа эрэгтэй эмэгтэй хүн нэг бүрийн хувьд хийх ёстой ажил гэж байна. Тэгэхээр энэ ажлыг л бид нар хийх ёстой болчиход байгаа байхгүй юу? Энээс өөр юм хийгээд ээж болохгүй гэсэн. Энэ ажил хийхээр тэр биднийг дуудсан. Одоо тэгэхээр Паулийн хэлсэн маш чухал одоо стратеги гэж хэлье. Юу байсан бэ гэхээр бид нар тийм л учраас энэ авралыг гүйцэлдүүлээд энэ ажлынхаа дуудлагыг зөвтөх хүйцээр амьдрах ёстой. Энэ дуудлагатаа зохистойгоор амьдрах ёстой. Яг аврагдсан хүн шиг. Яг энэ ажлыг хийж байгаа нэгэн шиг. Зохистойгоор бид нар амьдрах ёстой. Тэгээ эн чинь дахиад л бидний дотроос эхлэх байхгүй да. Дотроос эхлэх ёстой. Би бол аюу олон жилийн турш өөрийгөө одоо би өстө бурхны үннийг ингээл тунхаглаад идэг мөртлөө гадна талдаа миний байж байгаа царай гэж би аюух тэгж боддгоос. Одоо би бүр энэ
бодлыг бүр үнэхээр хайсан бөгөөд би хизээж дахиж миний толгойн дотор ямарваа нэгэн хэлбэрээр нутгалахыг бол би зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний дотор байгаа бүхэн маань намайг авч явсан. Тэгээ энэ дотор байгаа бүхэн маань харагдана угаасаа. Энийг харахыг хүсэж байгаа хүмүүс харна. Өөрөөр харж байгаа хүмүүс нь өөрөөрөө харна. Харахыг хүсэхгүй байгаа нь огт харахгүй. Надад ерөөсөө пайдлыг байхгүй. Харин би хийх ёстой юм аа хийх ёстой. Тэгээд би хийж байгаа зүйлсийнхээ дагуу амьдрах ёстой. Өдөр тутмынхаа амьдралд. Хэрэг бид нар тэгэхээр штэ энэ авралыг гүйцэлдүүлэх өөрт одоо бурхны ажлыг хийх гэж зогсож байгаа хүн гэдэг бол өдөр бүрийн үйл явцаар хэлбэржүүлэгдэж, дадлагжиж одоо гарч ирдэг хүн байхгүй юу да. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байна гэхээр та ингээл хизээ нэгэн цагт би айгүй мундаг христчин болно доо. Эсвэл хизээ нэгэн цагт би агуу мундаг магтаалын удирдагч болно доо гэж гүйр хэрэггүй. Яг одоо тэр миний дотор хүнээ бүтээж байна. Яг одоо ариун сүнс миний дотор гүний гүнд ажиллаа хийж байна. Хүнээ бүтээдэг ажиллаа хийж байна. Тэр тэгэхээр би зүгээр тэрэнд итгэл хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээд би яах вэ гэхээр аврагдсан нэгэн шиг сайн ажил дуудагдсан дуудлагадаа зохистойгоор амьдрах ёстой. Хараа бид нар үйлсгүйгээр аврагдсан. Үнэн. Гэхдээ би итгэдэг юм бол ямар нэгэн үйлс надаас харагдах ёстой. Есүс Христ одоо чи түрүүн бас нэг асуусан шүү дээ. Ер нь тэгэл аврагдлаа л тэгэл бүгдээр ингээл деваажинд очно гэж санаа амраал ингээд одоо ууж идэл одоо завхаараал ингээл залилж мэхлэл ингээ явж идэл тэр хүн ингээд одоо деваажинд очих уу гэж. Энэ бас би аягүйх боддог. Би энэ хариултыг олсон гэж би хэлэхгүй. Гэхдээ би энэ тухай маш их боддог. Би айдаг. Би эмээдэг. Би миний аав амьд байхдаа ч гэсэн би буруу юм хийчээд аав мэдээгүй байсан ч би ааваас айдаг байсан. Аа мэдчихвэл яана гэд. Тэгээ би нэг удаа бүр дахиж нууж чадхаа болоод аавдаа хэлчихсэн. Аава яана уучлаарай би одоо та хоёрыг анх гэрлэхдээ авсан энэ гоё люстрийг чинь хагалцсан юм аа. Аав нөгөө люстрийг харахгүй штэ өдөр болгон байгаа л гэж бодоод тэгсэн чи аав тэгээ би уйлаад тэгсэн чи аав маань бүр амар баярлаад яана миний охин чи үннээ хэлдэг чи ямар сайхан юм бэ тэгэл заах вэ яг зүгээр гээд намайг уучлж байсан. Тэгэхээр бид нар зүгээр махан биеийнхаа эцгүүдээс хүртэл имиж амьдртээ штэ манайхаа. Тэгэхээр аврагдцсан гэж бодцоод ийм цадиггүй амьдарж байгаа хүний бүр авралт хүртэл би асуултын тэмдэг тамиар байгаа байхгүй юу? Яг Христийг хүлээж авсан уу? Христийг хүлээж авсан хүн эцгийг хүлээж авсан гэсэн үг. Өнчин байхаа болсон гэсэн үг. Тэр бурхан үргэлж өөртөө хамт байна. Гэтэ тэр миний цагдаа биш. Тэр бороохоо бариад намайг мүшигжээдэг нэгэн биш. Би архиу чадах уу? Чадна. Би тамхи татаж чадах уу? Чадна. Чадвар бидний дотор байгаа байхгүй да. Би чаддгүй маа биш чадна бид нар. Бид нар гим үлдэж чадна. Гэхдээ гайхамшиг нь юунд байна вэ гэхээр би чадахгүй. Надад ер сонирхол байхгүй байгаад л байгаад байгаа байхгүй. Нөгөө гими боолно байсан шүү дээ. Би болиё гэж хэлсэнд болж чаддаггүй байсан. Гэтэл одоо болохоор би чадна гэхдээ би сонирхол алга. Наа чи хэрэггүй надад. Би дуудлагадаа зохистой амьдрах хэрэгтэй. Тэгэхээр аврал гэдэг бол хүний дотор хизээч амилж сонор соргог байгаагүй тэр тэнгэрлэг ухамсарыг зүгээр л хурцлаа тавьчихж байгаа байхгүй. Тэр ухамсар ажиллаж байхад хүн гим хийсэн ч унтаж чадахгүй заа юу. Одоо гим хийсэн ч байж чадахгүй. За бүр гим хийснээ мэдэхгүй одоо Давид хаан шиг явжээ. Тэгээд Натан хурж ирэхэд Давид зүгээр л нурж унсан бөгөөд түүний бичсэн дуулал нь түүний зовлонг бидэнд гэрчилдэг. Яс минь яарж байна. Би амьсгаа авч чадахгүй байна. Зүгээр ухчихсан энийхээ оронд гэж. Тэгэхээр аврал гэдэг бол та хоёрын дотор байгаагүй тийм шин эхлэлийг тавьж өгсөн. Хэрэг хүн аврагдчихад зүгээр юу ч бодохгүй завхаарж, юу ч бодохгүй идэж ууж, юу ч бодохгүй ахан дүүсээ одоо үзэн ядаж одоо тэртээ би деваажинд очих юм чинь яасан чи яад ингэж бодож байгаа бол энэ бол аврагдсан хүний дүр зураг биш өгөөд Христ Есүсийн нэрийг барьж энэ ёс бус амьдралаа зөвтгөж байгаа бүр аимшигтай үзэгдэл. Тэрэнд орвол чи авралын мэдээг сонсоогүй байсан бол илүү их шанс байх байлаа гэж Библи бидэнд хэлдэг ш. Харин чи ирэх
ялгуулсан зүйлсийг амсцсан, авардаг хүчээс нь баг чулуу хүртцэн, тэгсэн мөртлөө чи эргээд түүнийг загалмаа дээр дахиад цовдол гэж шаардаж байгаа бол тийм хүнд гэмшил байхгүй маа гэсэн. Гэмшил байхгүй хүн мөнхийн улсад орох болов уу? Би бол энэ талаар маш их боддог. Нөхөр битээр санаа нэг байдаг, бит хоёр айдаг, бит хоёр имээдэг, бит хоёр Бурхан биднээс алдахгүй төгс бай гэж хэлээгүй. Христийн асгарсан цус бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэм нүглийг хучих бүрэн хүчтэй, угаа цэвэрлэх хүч чадaltaй. Тийм л учраас би алдсан ч бурууга хүлээгээд гэмшээд үнэхээр намайг та сэргээ гэж хэтэр намайг угаадаг. Тэгээд бид нар урагшилдаг. Тийм учраас хүмүүсээ бид нар энэ авралыг үл тоож болохгүй. Бид нар энэ авралыг зүгээр л нэг одоо юу гэдгийг мэдгүй хүний харилцааны хэмжээнд хүртэл ингэж доошлуулж ямар ч үн цэнгүй болгож энэ чинь гудамжаар нэг хөвтчихэйдэг юм огтоосоо биш. Энэ чинь бол ерөөсөө бид нар имиж сурах хэрэгтэй. Одоо бидний хувьд ирж яваа одоо би бол ер нь эхэлсэн гэж боддог. Энэ сүнсний хүч сэргэлт юунаас эхлэх вэ гэхээр тэр бурхнаас имэх хэмээлтээс эхэлнэ. Бид нар бурхнаас имэхгүйгээр түүний ариун байдал дотор чичрэхгүйгээр бид нар ерөөсөө ч урагшаага явахгүй. Бусад бүх зүйл худлаа болно. Тэгэхээр бид нар эхлээд түүнээс имэх ёстой. Тэр авралыг нь бид нар тэрвэрж аваад Паулийн бичсэн үгдээр загтууд дээр их олон удаа гэдэг ш. Авралыг нь тэрвэрж аваад гэдэг чинь тэр ямар их нандинал, ямар их эрхэм үнцэн өгж гэн. Тэгээд энэндээ зохистойгоор амьдрахад бурхан энэ хүүхдүүдэд зүгээр харуулад би ингэж авардгийг чи надад итгээж гэд хүмүүс зүгээр л миний амьдралыг харуулна. Саяхан би нэг бурхан надад маш тодорхой хэлсэн гэж би итгэдэг. Тэр юм ямар зүйлсэн бэ гэхээр намайг хайрладаг хүмүүсийн амьдралыг би амьд үдсгэлэн болгоод гаргаж таних болно гэж. Тэгэхээр бид нар бол бурхан минь та намайг хайрлаж та надад хайртай гэдэг. Бурхан мэдээж хайртай. Харин бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бас үнэхээр чи намайг хайрладаг би үнэхээр баяртай байна гэж хэлдэг. Тэгээд тийм хүмүүсийн амьдралыг одоо нөгөө мундаг уран бүтээлчд ч үцгэлэнгээ гаргадаг шүү дээ. Тий. Тэрэн шиг бурхан амьд үдсгэлэн гаргана гэж байгаа байхгүй. Амьдралаар нь зүгээр дэлгэж тавина. Өөрийнхөө яаж ажилдаг, яаж авардаг, авралын гүйцэлдүүлж байгаа байдлаа, загалмайн ажил ерөөсө бүгдийг тэр харуулна гэж байгаа. Тэгэхээр биднийг хүлээж байгаа энэ авралын зарын энэ уламжлалт технологич нь одоо сүнслэг технологиороо дэлхийн ертөнцид бүрэн харагдана гэж би итгэдэг. Тийм байна. Тэгээд дүгнэд хэлэхэд бид нар үүсээр аврагдаг, өөрөөр хэлбэл бид нар сайн хүн байсан учраас аврагдаагүй, ариун хүн байсан учраас аврагдаагүй. Тэгтээ Эфес ном дээр хэлж байгаа. Тэр та нарыг өөрийнхөө өмнө гим зэмгүй, өөсөвгүй, ямар ч толбгүй, ямар ч үрчлээсгүй ариун чуулган болгож авчрах гэсэн юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр сайн байсан учраас би аврагдаагүй ч гэсэн түүний өмнө би өөсөвгүй ариун чуулган байхын төлөө аврагдсан байгаад байгаа байхгүй. Тэгээд Паулийн захиануудаас бас нэг харагдаж байгаа зүйл юу вэ гэхээр махан биеийн таашаалд өөрийгөө битгий өгөөч. Тэрний оронд ариун сүнсэнд өгөөч гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний дотор ерөөсөө энэ гарч байгаа нэг хуулийн цорхог ашиглах гээд байгаа энэ нэг жоохон сэжим гаргаж байгаад нэг уучих гээд байгаа ч юм уу те жоохон нэг таашаал авах гээд ш тэр таашаал авах гээд ш те ямар нэг тийм. Тэгэхээр энэний хариулт бол ерөөсөө надад энэ л гэж санагдлаа л да. Чи махан биеийн таашаалаа хөөцөлдөд байгаа мó тэрний оронд чи ариун сүнсийг хөөгөөч. Тэгэхээр өөрт чинь биднэрт ийм асуулт тулгарх болно. Би ууж архиуж болох юм уу, болохгүй мó? Би бааранд орж болох юм уу, болохгүй мó, тэ? Ийм асуулт тулгарх болгоно зүгээр л энэ асуултыг асуу. Энд би махан биеийн таашаалыг хөөгöd байгаа мó? Эсвэл би энэ ариун сүнсний миний хөөж байгаа хэлбэр юм уу? Тэгэл хариулт нь биднэрт ойлгомжтой байна л да. Тэгэхээр саяны таны ярьсан ойлголтууд бол өнөөдөр биднэрт хурцаар бүр санаатаагаар энийг одоо ухамсарлаж амьдрах цаг ирсэн гэж би
үнэхээр бодож байна. Бид нэр хэдий болтол Христэд итгэдэг гэсэн хэрнээ заримдаа бүр Христэд итгэдэг хүнээс долоондор ёс суртахуунтай амьдраад штэ. Энэ бол үнэхээр өнөөдөр зогсох ёстой. Тэгээ хэрвээ Эфес номыг унших юм бол Паулийн тэр ёс суртахууны тавьж байгаа стандартууд бол үнэхээр амар стандартууд тавьж байгаа. Та нар бие биендээ худлаа ярихаа зогсоо. Яжлсан муухай хүнийг шоолсон яваргүй үг ярихаа боль. Бүр амар өндөр стандартууд тавьж байгаа. Гэтэл бидний амнаас өнөөдөр юу гардаг вүлээ? Бид нар удирдагч нараа юу гэж дууддаг вүлээ? Facebook үзээд те юу гэж шоолдог вүлээ? За зүгээр явуулч бие биенийгаа ярихтаа ч гэсэн эсвэл удирдагч нараа сүнсний удирдагч эцэг эхүүдээ бид нар юу гэж муухайгаар хэлдэг вүлээ? Ингээ бодоход үнэхээр би бас бусад итгэгч нартаа бас өөртөө хэлмээр энэ бүхэн зогсох ёстой. Энэ бид нар одоо яг л гэрлийн хөвгт шиг л амьдарч эхлэх ёстой байгаа юм. Яг үнэ. Бид нар харанхуугаас чөлөөлөгдсөн бол бид нар харанхуй юмыг түгэж амьдраад байх биднэрт ямар ч шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу? Ёсгүй. Тэр үнэхээр ёсгүй. Энэ бол маш бидний анхааралтай бүр ухамсартайгаар өдөр тутмын бодож амьдрах ёстой. Тэгээ энд уурын тухай ярьж байгаа. За монголчуудын уур уцаар бол үнэхээр агсан төвшинж шүү дээ. Маш амархан ууралдаг, огцсон түргэн ууртай, түрэмгий хил ам нь төрүүлж дугардаг. Тэгэхэд Паул энд хэлж байгаа хгүй. Наад уур уцаар түрэмгий зан хурц ширүүн үг яриа. Хүний сэтгэл өвтгсөн яриануудаа хуу татаж хай бүр шууд хэлж байгаа. Тоошлуулах ямар ч шаардлагагүй. Тэ амнаас ч гарсан үгчээс сонсож байгаа хүндээ урам зориг хайрладаг тийм үгсийг яригдж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн энэ зүйлсүүдийг бүгдээрээ гүйлгэж уншихаа болий. Энэ бол өнөөдөр надад хэлэгдэж байгаа үг гэж хүлээж авч бүр дотроо ингэж бодож уншия тийм ээ. Өөр дээрээ тусгаж. За хүн дээр биш. Энэ бүр яг бүр дулмаад хэлж байна. Амар муухай ууртай. Тэгээд дулмаараа энийг шеэрлээ тий. Өөр дээрээ хүлээж авъя. Тий. Тэр нь бол маш чухал байна. Тэр Джон Биверийн бас нэг сонирхолтой түүх ярьж ирсэн нэг Америкийн маш мундаг одоо пастор байсан юм байна л да. Амар олон сая хүнтэй үйлчлэл хийдэг байсан пастор. Завхаарлын асуудалд холбогдсон, мөнгө идэх асуудалд холбогдож шоронд орсон. Тэгээ Джон Бивер мань хүнтэй уулзах завшаа олдчихл тээ. Тэгээ очиод уулзаад нөгөө чи асуусан. Орхоо нь хурж та юу хизээ Есүсийг хайрлахад болсон бэ гэж асуусан гэж. Тэгсэн тэр хүн юу гэж хэлсэн? Би хизээ ч Есүсийг хайрлахад болоогүй. Би зүгээр тэрнээс айхаа болцсон юм а гэж хэлсэн гэж. Яг үнэ шүү. Тэр таны саяны хэрсэн тэр сэргэлт чинь тэр имэйлтээс эхэлнэ гэдэг үг бол надад өстой яг л орж ирж байна. Тэгэхээр энэ имэйлт бас өөрөө ариун сүнснээс ирдэг. Тийшнээс ирдэг байгаа тий. Тэгэхээр энэ бол маш чухал байна. Өнөөдөр итгэж бидний хувьд бол яаж энэ Эфес дээр ингэж байгаа штэ. Амьдралынхаа хэм маягаар ариун сүнсийг битгий гашуудуулаа гэж хэлж байгаа. Яг үнэ шүү. Тий. Тэгэхээр одоо энэ бол бидний үнэхээр бодох ёстой цаг ирсэн байна гэж би бодож байна. За тэгээ 3 дахь чухал, маш чухал сэдв гэр бүл. Паулийн Эфес захидал бол Эфес чуулганд бичсэн захидал бол ерөнхий захидал гэж судлаачид үздэг юм билээ. Өөрөөр хэлбэл бусад сүмүүдэд бичсэн захидлууд нь болохоор тухайн сүмд болсож ирсэн тодорхой нэг үйл явдалд хандаж бичсэн. Харин Эфесийн захидал бол Эфест одоо ийм үйл явдал болоод байсан учраас тэрийг нь одоо шийдэх гэж бичсэн захиа биш гэж байна. Зүгээр л Паул өөрийнхөө бичмээр байгаа юмнуудыг л ингээд бичсэн байхад л дээ. Гэхдээ энд айгүй сонирхолтой 5-6 дугаар бүлэг дээр тэр гэр бүлийн харилцааг ярьсан нь надад маш сонирхолтой санагдчихж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр харамсалтай нь Христ итгэдэг гэр бүлийн дунд гэр бүл салалт маш их байна. Тэгээ энэ бол Монголд ч байна. За энэ баруунд бол бүр илбэг байдаг юм байна. Барууны улсуудад бол. Тэгээд энэ гэр бүл гэдэг институт рүү болвол адгийн муу ёрын сүнс үнэхээр дайралтуудыг бол тасралтгүй хийсэн байна. Зарим ч олон тохиолдолд амжилтанд хүрсэн байна. Тэгээ энэ Эфес номын 5-ын 21-ээс эхлээд би уншил та.
Аха. За ингэж байгаа. За 22-оос эхлэе. Эхнэрүүдийн тухайд эзэнд өөрийгөө өгсөн шигээ нөхөртөө сайн дураараа өөрийгөө өгөө. Монгол Библиэлд захирагд гэсэн үг байна. Аха. За энэ болохоор би нэлээд энэ үгдээр судалгаа хийж бас нөгөө энд байдаг Библийн орчуулагч хүмүүст одоо пастор энтертэй ярилцсны үндсэн дээр өөрийгөө өг, өөрийгөө зориул гэдэг үг нь илүү оновчтой юм байна гэж үзсэн учраас ингэж орчуулсан байгаа. За та нар энэ Библийн орчуулгыг татаж аваад унших юм бол энэ доор нь бүх тайлбар нь тэгээд ашигласан их сурвалжууд нь бас байгаа. За тэг чинь эхнэрүүдийн тухайд эзэнд өөрийгөө өгсөн шигээ нөхөртөө сайн дураараа өөрийгөө өг. Учир нь Христ чуулганы тэргүүн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн нь юм. Тэр бол өөрийн бие болох чуулганы аврагч үлээ. Чуулган Христэд өөрийгөө өгдгийн адил эхнэрүүд бүх зүйлд нөхөртөө өөрийгөө өг. Нөхрүүдийн тухайд энэ нь Христ чуулганыг хайрласантай яг адил эхнэрүүдэд хайрл гэсэн үг юм. Тэр чуулганыг ариун, цэвэр, усаар угаагдсан мэт Бурхны үгээр цэвэрлэгдсэн байхын тулд түүний төлөө амиа өгсөн билээ. Чуулганыг тэр толбгүй, эрхчлээсгүй, ямар ч өө сэвгүй, ариун бөгөөд гим зэмгүй алдарт чуулган болгон өөрийнхөө өмнө авчрах гэсэн юм. Түүнчлэн нөхрүүд өөрийн биеэ хайрладаг шиг эхнэрүүдэд хайрл. Эхнэрээ хайрладаг эр хүн өөрийгөө хайрлаж буй хэрэг. Хэн ч өөрийн биеийг үзэн яддаггүй шүү дээ. Харин хооллож унтлан анхаарч халамжилдаг. Яг л Христ чуулганыг халамжилдаг шиг. Бид түүний биеийн эрхтнүүд нь билээ. За ингээ явжгаад 6 дугаар бүлэгт эхлэнээс ингэж хүүхдүүдээ та нар эзний тул эцэг ихтэй дуулууртай бай. Ингэх нь зөв юм. Аав ээжигээ хүндэл энэ бол амлалт бүхий ихний тушаал билээ. Тэр амлалт нь юу гэхээр эцэг эхээ хүндлэх нь чамд л сайн бөгөөд энэ ертөнцид чи удаан наслана гэдэг амлалт байна. Эцгүүдээ хүүхдүүдтэйгээ буруу харьцаж тэднийг бүү уурлал харин сахилга батва эзнээс ирдэг зааварчилгаагаар тэднийг өсгөн хүмүүжүүл. Зарц боолуудаа гүн хүндлэл ба эмээлттэйгээр газар дээр хидцтэй дуулууртай бай. Зөвхөн харж байхад нь биш цаг ямагт тэдэнд таалагдахыг хичээ. Христийн боолууд адил бүх зүрхээрээ Бурхны хүслийг үйлд. Хүнд биш харин эзэнд хийж өгч байгаа мэтээр урам зоригтой ажил. Боол байна уу, чөлөөт хүн байна уу хамаагүй. Эзэн бидний хүн нэг бүрийг сайн үлсэхийн төлөө шагнана гэдгийг санацгаа. Эзэдээ зарц боолуудаа мөн түнчлэн ханд. Тэднийг бүү айлхан сүрдүүл. Та хоёр тэнгэрт нэг эзэнтэй бөгөөд тэр хэнийг ч илүүд үздэггүйг санагтав. За энэ хэлцаанууд гарч ирж чинь тийм ээ. Эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг эхчүүдийн хүүхдүүдтэйгээ харьцаа. Тэгээд эзэн боол буюу ажил хэргийн харилцаа гарч ирж байна. За тэгэхээр энэ тал дээр одоо аав та хоёр байна. За хотын сүмд ч гэсэн маш олон үлгэр жишээ авч болох үс гэрлэлтүүд байгаа. Христ итгэдэг одоо хосуудын гэрлэлтүүд үр хөвгтэй өсөж байгаа. За гэтэл өнөөдөр харамсалтай нь бас итгэгчдийн дунд гэр бүл салж гин. За зарим тохиолдолд хүүхдүүд нь одоо эцэг эхийнхээ байдлаас болоод бурханд доргуутсаж өсөх тийм ээ. Бурхныг жигшсэн, сүмийг жигшсэн байдалтайгаар одоо өсөх ийм тохиолдлууд байж байна. Тэгэхээр энэ саяын Паулийн бичсэн одоо энэ гэр бүлийн харилцаа шүү дээ. Яг энийг бол би яг нөгөө Бурхныг бүтээсэн гэр бүлийн загвар гэж хараад байна л да. Тэгэхээр энэ загварын талаар бас та биднэрт ингээд тайлбарлаж ярьж өгөөч. Тэгээд энэ одоо бидний гэр бүлээ цуцлаад салаад байгаа нь одоо зөв юм уу, буруу юм уу, байж болох асуудал юм уугүй юм уу? Бид нар өнөөдөр хүүхдүүдээ за би одоо хүүхэд байхдаа намайг ингэдэг байсан. Би ингэж өссөн, би ингэж хүмүүцсэн. Одооны хүүхдүүд гээл ингээл загнаал зандраал уурлуулаад те ингээл сүулдэ нөгөөдөл нь ээж аавыгаа ч сүмийгч бурхныг ч үзээ ятал ингэж өсөж идэг. Гэтэл энэ дээр Паул Бурхнаас ирдэг зааварчилгаагаар хүүхдээ өсгөө гэж хэлж шít тийм ээ. Тий. Тэгэхээр энэ гоё харилцааны энэ тэнгэрлэг загварыг та биднэрт ярьж өгөөч. Энэ одоо үнэхээр бас миний хувьд үнэхээр одоо маш их хүнд сургуул байгаад байгаа. Тэгээд мэдээж хэрэг би эхнэр хүн, ээж хүн. Тэгээ бас хадам ээж. За тэгэл би бас эгч, би бас дүү. Тэгэхээр яалтчгүй харилцаан дотор
одоо орооцолтод явдаг. Тэг яг зүгээр миний маш их хүсэмжлдэг юм юу вэ гэхээр зэрэг би маш их мэрэгэн ухаантай байх юмсан даа л гэж би боддог. Одоо хүнд юм хэлсэн ч гэсэн нэг ухаантай байх юмсан, ухаалаг ярих юмсан. Одоо бурхны мэрэгэн ухаанаар хэрв Есүс Христ байсан бол юу гэж ярих байсан бол гэж одоо толгоогоо гарчлагаал ингээд заримдаа би алдсан ч үе байж л байсан, заримдаа үнэхээр амжилттай болгосон ч үе байж л байсан. Гэхдээ зүгээр бурхантай хамт амьдраад ингээд алхаа явж байхад бид нар энэ загварын дагуу амьдрахыг үнэхээр хичээх ёстой, эрмэлзэх ёстой. Энд чинь Паул гэхдээ Эфес номон дээр төдийгүй Коринтчуудад бичсэн захидал дээр бүр илүү тодорхой бичсэн байгаа. Гэрлэлтийн талаар бол ялангуяа. Тэгээ бүр салах тал дээр бол бүр хэлсэн байгаа штэ. Итгэгч хүн итгэдэггүй их нэртэй эсвэл итгэдэггүй нөхөртэй байгаад хэрв тэр итгэдэггүй талаас нь үгүй би чамтай амьдрья гэж байгаа бол амьдраа гэж хэлдэг. Үгүй би ёстой чамтай ингэж бол амьдрч чадахгүй. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшлийг маш одоо гүн гүнзгий эсэргүүцэл тулгараа чамтай би амьдрахгүй гэж байгаа бол одоо тэр хүн дахиж боолчлолтоор байх ёсгүй юм а гэж Паул хараад салаа гэж хэлсэн байдаг. Тэгтээ би Малах номыг би саяхан уншиж ирсэн. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр би салахыг үзэн яддаг гэж хэлсэн. Тэгэхээр яг бид нар Есүс Христ шилдэг. Үгүй салалт бол ерөөсөө бурханд таалагдахгүй. Бурхан үнийг үзэн яддаг гэж. Тэгээ би юу гэж одоо бодож явдаг вэ гэхээр зэрэг бурхан гэрлэлтийг үнэхээр эрхмэлдэг аргагүй өөрөө зохиосон юм байна. Энд чинь бурханы өөрийнх нь зохиосон нэг амьд хүмүүсээс бүтсэн байгууламж байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрэн дотроо бурхан бүр үнэхээр тэр хүмүүстэйгээ одоо ингэж тулж ажилдаг. Тэгээд одоо би сүүлийн үед одоо сүүлийн хэдэн жил гэх юм уу сүүлийн хэдэн сар бол энэ гэр бүлийн харилцаа энэ төр дотор бол туйлын их амар тайвныг би амталж байна л да. Өөрөө туулж явна. Тэгээ яг ер нь бол юу гэж би боддог вэ гэхээр энэ хувь хүний зан чанар гэж юм ерөөсөө бидэнд аюух садаа болд юм байна л гэж боддөө шүү дээ. Эхнэр байхад маань, нөхөр байхад маань, эсвэл ээж байхад, хүүхэд байхад маань. Тэгээд энд нэг үг ерөөсө дурддаг байгаа. Энэ бүр тэр үг юу вэ гэхээр дарамтлах гэсэн үг байгаа. Тэгээд мэдээж Паул юу гэж дарамтлах гэдэг үгийг бичих юм бэ гэж байгаа юм. Тэгэхээр харин бид нар бүх харилцаанд дарамтлалын өнгө аясыг оруулдаг. Одоо тэр чинь англиар бол одоо manipulation гэж ярьдаг шүү дээ, тэ. Манипуляц хийх орсоор дарамтлах. Ямар нэгэн хэмжээгээр тэр хүнийг дарамтлах. Одоо бүр энэ маань дараагийн түвшиндээ гараад эхнэрүүд нь Библийн ишлэлийг барьж нөхрөө дарамтлах. Нөхрүүд нь Библийн ишлэлийг барьж эхнэрээ дарамтлах. Эцэг эх нь Библийн ишлэлээр Бурхны нэрийг барьж агаад одоо хүүхдүүдийг дарамтлах. Хүүхдүүд нь эргээд Бурхнаар эцэг эхийгээ дарамтлах. Алдаа оноо бүх юмдаа та нарын итгэл буруутай. Та нар тэрнийхээ дагуу амьдарч байгаа ч хаана байгаа юм. Та нарын итгэдэг бурхан ч угаасаа худлаа эздэг. Ямар нэгэн хэлбэрээр бид нар харилцаанд дарамт оруулж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо чиний асуулт бол надад бүр тэр загалмайг асуултаас ч бүр амар хүнд санагдаж байна л да. Яагаад гэвэл энд би өөрөө ч гэсэн маш их алдаж онож явсан учраас. Гэтэ би нэг л юмыг одоо бол бат мөсгөж явахыг хүсдэг. Энэ юу вэ гэхээр ямар ч харилцаанд дарамт байх ёсгүй маа. Бид нар одоо энэ хүүхдүүд эцэг эхийнхээ үгэнд орохгүй байна гэдэг чинь яг үндэ бурхнаас болоогүй шүү дээ. Энд чинь нөгөө бурханд итгэж сүмд явдаг аав ээж хоёр нь гэртээ үрж ирэнгүүтээ тэр хувцаа тайлаа хувцанд шкафанда өлгөөд бүтэн сайныхаа хувцыг тайлаад тэгэл нөгөө гэртээ нөгөө л араатан шинжээ өмсөөл ингээд байгаа учраас хүүхэд тэр чи бүр жигшээд байгаа байхгүй юу? Тэгээ бүр санаатайгаар хүүхэд эцэг эхийгээ юу ч хэлжсэн би үгэнд чи орохгүй гэдэг тийм бүр юм сэтгэлгээгээр өөрийгөө өвч бүрэн зэвсгэлчээд байгаа байхгүй юу? За тэгвэл ээж аа хоёр нь эргүүлээд нөгөө хүүхдээ юу гэхүүгээр чи одоо сүмд явахгүй байсараа л одоо ийм болж байгаа шүү. Чи сүмд явдагсан бол одоо сүмээр ингээл дарамтлал. Тэгээд энэ бүхний эцэст юу болж байна гэхээр зүгээр бурхан хамаг юмны буруутан. Эхнэрийнх нь аз жаргалгүй байгаа нь бурхны буруу, нөхөр нь одоо таашаал аваад амьдрч чадахгүй байгаа нь одоо бурхны буруу. Яагаад гэвэл энэ хүнээ одоо засаж чадахгүй байна одоо ингэж мингээд. Тэгэхээр би
юу хийхээ би бүрэн мэддэг хүн шиг ярмааргүй байна. Би зүгээр юу хийхгүйгээ гүн ухаарсан хүн шиг л хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр ямар ч дарамт бидний харилцаанд байх ёсгүй маа. Ямар ч дарамт байх ёсгүй. Тэгээ бид нар ингэж хөндлөнгөөс нь ч бид нар хүмүүсийг ингэж одоо шүүмжилж дарамтлж ерөөсө болохгүй. Одоо жишээлбэл одоо багийн битэрийн харилцаа байлаа гэхэд одоо хүмүүс одоо гүн сайн ойлгодог хүмүүс бол мэдгэл баг. Айгүй олон хүмүүс бол энэ бат жаргалынхаа толгойг сувдаанд базаад явдаг юм байна. Яг бид хоёрын амьдралын дунд ороод ирвэл ер нь бол эхнэр нөхөр хоёр чи энэ тэнцүү байхгүй юу? Хүчний хувьд ч энэ тэнцүү. Үгүй би тэр хэдэн килограмм юм өргөдөг хүчний талаар яриаггүй байна. Дотоод хүчний хувьд, оюун санааны хувьд, сүнсний хувьд яг энэ тэнцүү байхгүй юу? Бурхан энэ хүчээр нь харснаа за эр хүн нарийн хүчтэй юм. Тэгэхээр толгой нь бай гээгүй. Зүгээр энэ тэнцүү учраас та хоёрын нэг нь удирдах юм аа. Нэг нь ингээд дагуулад явах. Энд одоо Эфес номон дээр би одоо харж байна л да. Тэр чи бүр нөхрийгөө удирдах чадвараар өөрийгөө бүр хангах хэрэгтэй гэж шүү. Эхнэрийгээ. Өөрөөр хэлбэл эр хүн одоо шийдэх одоо мэдгүй одоо нэг удирдах эхнэрийг удирдах хэрэгтэй байхгүй тийм эхнэр нөхөр удирдахгүй болоод ирэхээр эхнэр чинь ингээ зүгээр суугаад ич чадахгүй шин. Тэр гэр чинь ингээ удирдахгүй болчихоор юу болчих юм болчих. Тэгэхээр эхнэр яах вэ гэхээр өөрийг ирэхгүй энэ тэнцүү учраас удирдлагыг гартаа аваад явна. Тэгэхээр багийн өвдөрийн хувьд бол зан чанарын ялгаа байгаад байгаа болохоос ш. Яг шийдэх барих ийм зүйл дээр бол нөгөө л бачаргал удирдах одоо намайг дагуулах энийг албажуулах хэрэггүй л дээ. За одоо би чиний нөхөр юм чамайг удирдъя гэж албачихгүй зүгээр л эн чинь өгөгдлөөрөө ийм байгаад байгаа байхгүй юу. Тэгвэл энд дарамт байх хэвгүй. Гэхдээ суда би чамайг удирдах гээд байгаа байхгүй яг Библиэлд хэлсний дагуу гингүүд нь би айгаал өнөөрэ Библиэлд хэлсний дагуу удирд. За удирдаа. Улаанцаа буруу удирд шийдвэрлэл намайг хөтлөөд ивэл би чинь бас толгой тарихтай хүн шүү дээ. Ямар ч ихнэр хүн ямар ч нөхөр хүн. Тэгэхээр дарамт гэдэг юм л ерөөсөө айгүй буруу юм байна гэж би хардаг. Ер нь өөрийнхөө байр суурийг дарамтлж тулгах, өөрийнхөө хүсэл санааг дарамтлж тулгах, бүр ялангуяа Бурхны нэрийг барьж, Библийг барьж, сүмийг барьж, зарим нүр пастраараа бүр байнга дарамтлна. Пастор хэлээ шүү чамайг тэгээ. Чиний энэ байдлыг ер нь пастор мэдж байгаа мүү юм. Энэ хараа надад бүр айгүй амар санагддаг байхгүй юу. Би одоо хайши мангас юм уу юу яа одоо тий. Эсвэл одоо ингээл намайг бүр зүүдлэл хар дараал одоо яана тэр хүн намайг мэдчих үү тэгээ. Энэ чинь одоо Христ дотор бидэнд өгсөн эрхчлөө мөн үү? Тэгэхээр дарамтын шинжтэй зүйлийг цөмөрөг харилцаанаас авч хаяа. Тэгээ бүх зүйл аюу сайхан живдэрнэ. Бид нар бие бинийгээ дарамтлахгүйгээр бие биендээ өгөгдсөн эрхчлөөгөө хүндэтгээд хувь хүнийх нь бодол санааг хүндлээ л та цөмөрөө. Монгол хүн угаасаа хэлдэг. Эмэгтэй хүн үс урттай ухаан богинтой гэж. Одоо бүр эсэргээрээ баг эмэгтэйчүүд нь үс богинтой ухаан урттай ч болцсон юм аашаа. Эсвэл эрэгтэйчүүд нь урт үстэй ухаан богинтой. Бид нар энэ монгол хүний төрлөх авираас ч аврагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд харин за энэ маань үнэхээр хоёлаа. Тэгэхээр дарамт гэдэг зүйлийг цөмөр авч хаяа. Бүх төрлийн харилцаанаас. Ялангуяа гэр орон дотроос. Бид нар штэ энэ уур хилэн одоо биш энэ гэр дотор юу давмгаалаад идэв. Энэ давмгаалаад байгаа энэ ёрын зүйлийг бид нар одоо зогсоох хэрэгтэй. Энийг бүр яг одоо зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо зарим айл бол нөгөө байнга ингээд нэг юм аюу олон гүлгнүүдийг ингээд нэг газар суглуулчихаар гэдэг амар чихэн чиртэй байдаг шүү дээ. Зарим айл тийм байдаг. Аваад дэс наатах хацчихлээ штэ. Чи дугаа байгаач. Тэгвэл би яаж ин чиж ном унших. Дугаа алдаа та нар гэдэг ингээд амар хэцүү. Ийм уур амьсгалтай байж болно. Эсвэл ингээд ерөөсөө бүр байнга би биентэйгээ тулгартахаар шийдсэн байршилтай айл гэж болно шүү. Бүр юу ч хийсэн би ерөөсөө угаасаа эсрүүцэн. Энд чинь ийм тогтцсон уур амьсгал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дарамтыг авч гаяад гэр дотор байгаа уур амьсгалаа өөрчлөх ёстой. Миний гэр дотор ямар уур амьсгал байх ёстой. Энд чинь ганцхан миний төлөө биш байхгүй юу? Танай гэрт орж ирж байгаа хүмүүсийн төлөө юм. Танай гэрт орж ирсэн хүмүүс тэр уур амьсгалыг мэдрэх ёстой юм. Тэр эвтэй байгааг мэдэх ёстой юм. Би бол одоо сүмийнхэндээ ч хэлдэг, би өөртөө ч хэлдэг. Надад нөхөртөөгөө муудалцах шиг ашиггүй юм алгаа. Үнэхээр энэ бол үнэн үг. Би ингээл өөрийгөө батлаал эсвэл ингээл та ямар амар болохоо мэдүүлэх гээл эсвэл би илүү давуу юм гэдгээ харуулах гал. Гэхдээ ер нь ямар ч хэлбэрээр вэ.
Бачаргал гэдэг хүнтэй одоо бид хоёр хоёулах нь амьдарч байгаа. Хүүхдүүд маань бүгд тусдаа гараад амьдарсан байж. Ялангуяа хоёулаа амьдарч байхад, ялангуяа хинч бид тэрийг харахгүй байхад, ялангуяа манаас өмнө нэг ч итгэгч бид тэрийг харахгүй байхад. Үгүй. Гэхдээ бид тэр хүмүүсийн төлөө үе биш л дээ. Зүгээр ингээд амьдраад явж байхад бид тэр одоо 35 жил хамт амьдарч байна. Үгүй энэ хүнтэй муудалцах нь надад туйлын хор хохиролтой. Энийг л би ойлгосон. Тэгээ би энийг эхнэр нөхрүүдэд хэлнэ. Та хэдэн жил амьдарсан байхаас үл хамааран бид нар нэг нэгнийгээ өвтгөх, нэг нэгнийгээ одоо доош нь хийх, нэг нэгнийгээ хайрлахгүй, ялангуяа сэтгэлийг нь байнга сэглэх, айгүй хилэмгүй үгсүүдийг хэлэх. Эн чинь нэстэ хиндэж ашиггүй. Бүр ялангуяа тэрийг хийж байгаа хүнд бол ямар ч ашиггүй байхгүй. Тэгэхээр бид нар бүгд ашигт дуртай. Бид нар ашиггүй юм хийхгүй. Тэгээ би хүүхдүүдтэй ч гэсэндээ ер нь тэгж боддог. Би тэднийг загнах үед нь загнадаг байсан. Би бүр зарим үед би бүр гар үрдэг байсан. Гэтэ одоо бол миний хүүхдүүд том болсон. Одоо тэднэрт ухаалаг зөвлөгч нар хэрэгтэй болохоос ш өдөр шөнөгүй яншчээдэг нэг настай эмэгтэй хэрэггүй байхгүй юу? Би зүгээр л тэдний ертөнцийг ойлгохыг хүсдэг. Би одоо чи миний хамгийн том охин. Би энэ охиныхоо ертөнцийг ойлгохыг хүсдэг. Би 2 зэ охиныхоо ертөнцийг нь ойлгохыг хүсдэг. Би одоо энэ 20 гаруй настай 2 хүү байна, охин байна. Одоо 30 гаруй настай охин байна. Би энэ ертөнцийг нь үзэл бодлыг нь ойлгохыг хүсдэг. Одоо аюу болгоомжлдог гэх юм уу да одоо. Чи одоо хайчаад ирж байгаа юм. Ингээл тэнэд явах юм аа. Тэргээл нэг тийм мунхаг баймааргүй л байгаа байхгүй юу? Ойлгох юмсан бас. Тэгээ бас надаас чи зутдаг байгаас. Намайг хараад айдаггүй байгаасаа. Надаас юм нуудаггүй байгаасаа. Тэгэхээр би одоо дандаа нөгөө хийх хэрэггүй, ашиггүй юмыг л танд хэлээд шүү. Тэгэхээр та магадгүй хийх ёстой зүйлүүдээ олж авах байхаа л гэж би бодоод байна. Ажил дээр ч гэсэн ялгаагүй шүү. Би ажлаа сайн хийгээд даргынхаа хийгсэн зүйлийг нь хийгээд дарга намайг сайн гэж дүгнэх нь эцэстээ одоо надад л хэрэгтэй шүү. Дээрээс нь би өөрийнхөө бурхны нэрийг тэнд хамгаалал явж байгаа байхгүй юу? Энд чинь нэг тийм амар тэгэх ёстой гэсэн энэ Библийнхаа дүрмийг би өнөөдөр уншаал за өнөөдөр эзэн бурхан намайг ёстой өнөөдөр дарагдаа айгүй сайн долгоно гэж байгаа юм байна. Үгүй тийм биш ээ. Цөмөр өнөөдөр ашигтай зүйлсийг хий, ариун сүнс үр жимсээ ургуулах байхгүй юу? Таны ярьсан дээр нэмээд би бас өөрийнхөө ойлголтыг яриа гэж бодож байна л да. Энэ Дэвид Паусны бас нэг хэлсэн айгүй гоё үг байгаа байхгүй юу? Уучлаарай эмгтээчүүдээ гэж яагаад хэлж байгаа. Сайн мэдээг манах ажил гэж байгаа. Манах ажил, сахих ажил анх бол эрэгтэй хүнд өгөгдсөн юм аа. Тэгээ одоо яагаад эмэгтэй хүмүүс энийг хийхийг бурхан зөвшөөрж ийн вэ гэхээр эрчүүдийн манлайлал байхгүй болсон учраас гэж байна. Өөрөөр хэлбэл бурханы хаанчлалд энэ хаанчлалын сайн мэдээг манах, энэ хаанчлалын сайн мэдээний үннийг зарлан түгээх ажил нь анх эрчүүдэд өгөгдсөн. Гэтэл нөгөө эрчүүдийнх нь манлайлал хаанчлал дотор манлайлах чадвар нь муутчихаар тэрийг чи өөр хин нэгэн хүн хийх ёстой болно доо. Тийш. Тэгээд тэрийг эмгтээчүүд гарч ирж хийж байгаа юм ба. Тэгээд тэр хүн би бол эрчүүдийн манлайлал удирдах гэчгээр бид нар яг нөгөө пост коммунист улсын хүмүүс болохоор ч тэгдэм үү. Биднэрт нэг юм цэрэг армийн нэг дүр зураг буугаад байна л да. Одоо удирдлага гэхээр одоо нөгөө дарга тий. Яг үнэ. Арга маргыг ойлгоод байна л да. Чи инг тэг одоо энийга тэг гэл тэгээд нөгөө зурагтаар харахаар манай удирдагч нөгөө дандаа доотлынхоо хүмүүсийг загнаж идэг те. Та нар одоо ингэжтэй гэж мэгэл ингээд. Нөгөө за даргаа гэж мэгэл. Тэгэхээр бидэрт яг нөгөө эрэгтэй нь удирдагч гэчгээр ийм дүр зураг буугаад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ орчуулгыг би өөрчлөмөр байна. Энэ манлайлал гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл сүнслэг манлайлал үзүүлэх. Зан төлөвшөлтөөрөө манлайлах эмхтэйгээ гэдэг энийг хэлээд байгаа байхгүй. Хаанчлалын ажил дотор манлайлах, эрчүүд нь манлайлж оролцох. Тэгээ урд нь алхах юм байна л да. Тэгээ урд нь алхаж одоо төрүүлж алхах нь шүү дээ. Тэгээ төрүүлж санаачтай байх гэсэн утгатай байгаа ш. Тэгээд энэ хүний хэлсэн үг миний зүрхэнд үнэхээр яг тэгсэн биш дээ гэж надад санагдсан байхгүй юу. Тэгээд тэр нөгөө маш их одоо мэтгэлцээнүүд, теологийн мэтгэлцээнүүд гарч байгаа л да. Эмэгтэй хүн номлож болохгүй болно гэл. Тэгээд энэ хүний тайлбар надад яг
тэр яг ойлгогдсон. Анх бол дизайн нь бол эрэгтэйд өгөгдсөн байсан. Тийм байна. Гэтэл эрэгтэй хүний манлайлал байхгүй болоод ирэхээр эмэгтэй тэр хүн тэр хаанчлалын сайн мэдээг манахаас өөр аргагүй байдалд орсон. Тэгээд тэр хүмүүс чадах чинээгээрээ хийж байгаа гэж ярьж байгаа байхгүй тэр хүн болохоор. Тэгээд эрэгтэйчүүдийн манлайлалыг бид нар тэр хүн залбиртгаа гэх. Тэгээд энийг би ингээд бурхнаас асуугаад энэ эмэгтэй хүн өөрийгөө нөхөртөө өгнө гэж би өөрөө эмэгтэй хүн учраас бурханлаг эмэгтэй хүн бурхны загвараар амьдрахыг хүсдэг нэгэн учраас би энийг эрэлхийлж ин л та. Яг яаж хийх ёстой юм бэ? Тэгээ надад энд ойлгогдсон нэг зүйл юу гэхээр эрэгтэй хүн бол өнөөдөр энийг сонсож байгаа ирчүүд маань ч гэсэн миний энэ хаанчлалд гүйцэтгэх ёстой ажил юу юм бэ гэдгийг бурхнаас олж мэдэх хэрэгтэй. Юу хийхээ, юу хийж амьдрахаа мэдэх хэрэгтэй. Тэр нь юу ч байж болно. Агуу юм байх ямар ч шаардлагагүй. Хайдан болох ч юм уу биш. Яг үнэ. Тэгэнгүүт тэр эмэгтэй яаж юм тэгэхээр тэр нөхөр нь нэг зоригтой болчиход шүү дээ. Нэг хийх юмтай болчиход шүү дээ. Тэрэнд нь тэр эмэгтэй өөрийгөө өгч дэмжих гээд байгаа байхгүй юу? Би чамаа наатхандаа хүрэхин тулд би бүх арыг чинь даая гэж орж ирэх гээд байна шүү. Гэтэл нөгөө нөхөр нь хаанчлал дотор ямар ч итвэх байхгүй. Өөрийнхөө бурхны хаанчлалд гүйцэтгэх үүргээ мэдэхгүй. Чи одоо юу хийж амьдрмаар энэ чиний одоо амьдралын зорилго юм гэхээр одоо тэгэл ингээл өвөр хүүхдүүдэд өсгөл дуусна да гэд. Ингээд ямар ч юм нөгөө өөрийгөө өгөх гэхээр өгөх юм байхгүй болчиход байна. Манлал байхгүй болчиход байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энийг бас сонсож байгаа ирчүүд маань бурхны өмнө суугаасаа эхнэр чинь өөрийгөө танд өгөх гээд байна. Бүх хэмээс чинь араас чинь өстө асаалтаа 10 танк шиг орох гээд байна. Гэтэл танд нөгөө явж байгаа чиглэл байхгүй бол хүрэх гэж байгаа тэмүүлэл ажил байхгүй болохоор чинь эн чинь ингээд юм зогсон болчиход байна л да энд ч одоо болохгүй буруу болчиход байна шүү дээ. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүдийн бохимдол яг энэ дээр байгаа. Яг би ингээд сонсоход нөгөө нөхрүүд нь итгэж биш хүмүүсийн дунд ч байгаа. Зорилгогүй амьдралын зорилгогүй одоо тэмүүлэлгүй учраас эмэгтэй тэнд яагаад тэгэхээр энэ анханасаа ингээ бурхан бүтээсэн байхгүй би. Тийм. Загвартай. Тэгээ тэр нь болохгүй болохоор нөгөө эмэгтэй чинь юм бохимдол үүсэдэг шүү дээ. Бохимдол байна тий. Бохимдол үүсээ. Тэгээ өөрөө аргаа бараад ямар нэг юм хийгээд ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бас ирчүүдтэй би энийг уриалмаар нь Монгол эмэгтэйчүүд одоо би барууны улс одоо соёлтой улсад ирээд амьдарч байхад харьцангуй эрэгтэйгээ хүндэлдэг гэх юм уу да. Эрэгтэйдээ гэр бүлдээ маш их зориулт гаргадаг. Маш их зүтгэл гаргадаг. Юу н өөрийгөө хайцсан хүмүүс байхгүй Монгол эмэгтэйчүүд. Хизээж би өстө өөрийнхөө л төлөө амьдрын эдгээр юу ингэж байгаа би Монгол эмэгтэйтэй уулзж байгаагүй. Харин барууны соёлтой орнууд бол эмэгтэйчүүд нь би чиний хүүхдийг гаргаж өгсөн одоо би өөрийгөө хайрлана. Одоо чи над хүүхдээ яахаа өөрөө мэд. Чи одоо чийдэг гэл юу нэг иймэрхүү байдалтай. Тэгэхэд энэ Монгол эмэгтэйчүүдийн ийм нандин зүйл байгаа нь энийг хамгаалж үлдсэн бурхны биелэг байгаа даа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань энэ биелэг юм байна. Бидэрт бас ийм эмэгтэйчүүд байгаад байна гэдгийг хараад манлайлаач. Манлайлахнаас дотор манлайлаач. Тэ хаанчлалын энэ ажил дотор манлайлах юм бол эмэгтэйчүүд бол угаасаа ардаас нь Монгол хүүхнүүд чинь угаасаа асаалтаа 10 байтугал танкнууд шүү дээ. Тэгээд пенсионер болно шүү дээ. Яг үнэ. Тэгээ надад бол яг нэг тийм юм ойлгогдсон. Тэгээд тэр миний сонсдог бас нэг Орос пастор гэдэг л та. Тэр пастор гэрлээгөө охтуудад хандаж хэлэх нэг чухал юм хэлж ирсэн. Сүнслэг одоо амьдрал дотор чинь чамайг манлайлж чадахгүй эрэгтэй үнтэй битгий суу гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр чиний өсөх хэр хол өсөх чинь тэр хүний хэмжээгээр хязгаарлагдана гэж байгаа байхгүй. Ааш. Тэр энэ бол ерөөсөө асар чухал байна. Энэ яг үнэ. Манлайлах үүргээ хүлээж аваад тийм ээ бурханаас хүлээж аваад тэрэн дотроо өсөөд гараад ирэхэд эмэгтэйчүүд тэгээд энэ гэр бүл чинь зөв юмд орно. Түүнээс энэ чинь ерөөсөө юм дарга цэргийн харьцаа биш байгаа байхгүй юу? Тийм учраас би захирагд гэдэг үгийг албаар өөрчилж бичсэн байна. Яг үнэ. Наадах чинь тэр дарамтлах гэдэгтээ чинь яг адилхан хоршиж ороод байгаа байхгүй юу? Ерөөсөө л. Тий. Тэгээд таны дарамт дээр ч гэсэндээ би
бас нэг зүйлийг ойлгосон юм а хэлмээр байна. Эцсийн бүлэгт бид нар бүгд бурхны юм шүү. Бурхны юм гэж. Тэгэхээр би өнөөдөр гадна талдаа нэг сайхан царай гаргаад том юм яриад бурхан яриад гэртээ очиод би нөхрийгөө 9 шидээр хараагаад дарамтлаад тий чи надад ингэсэнгүү бүгдийг бурхан харж байгаа. Бүр дотроо юу гэж бодож байгааг чинь мартал харж байгаа. Яг үнэ. Дотроо энэ өстө айгүй муухай юм энийг өстө би яа та гэж бодож байгааг чинь харж байгаа. Тэгээ энэ бүхэн чинь эцээц бурханы өмнө бид нар бурхантай уулзаад энийг ярина штэ. Тэгэж бодоод бүгдээрээ жоохон айтайхан амьдрья гэж бас үрээ. Яа. Тэгээд подкаст маань ерөөхдөө өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд дуусхаасаа өмнө би Паулийн тухай энэ Паулийг бол судлаачид албан ёсоор Христ итгэлийг тараан түгээхэд үзүүлэх нөлөөгөөрөө Христийн дараа орох хүн гэж үздэг юм лээ. Маш том нөлөө үзүүлсэн хүн. Тэгж байх. Энэ хүний одоо тэр Христэд итгээгүй байхдаа юдизмыг хамгаалах гэжсэн тэр зүтгэл. Христ итгэсний дараа би амьдрал Христийн төлөө амьдрна, өхүүл сайн л эз бурхан дээр очино. Тэгээ энэ нэг юм энэ хүний нэг юм мөн чанар байна шүү дээ, өөрийнх нь мөн чанар. Угаас итгэхээс өмнө бүр бурхны хийгээд өгсөн. Тийм байна. Мөн чанар. Нэг бол би 100% бүр явна, нэг бол бүр байхгүй. Тэгээ миний энэ явж байгаагийн энд бол нөгөө талд үхэл байгаа даахгүй. Амьдрал ингэж амьдрна, үхэл ингэж амьдрахгүй бол үхэн. Ерөөсөл ийм. Тэгэхээр яг тэр нөгөө халуун эсвэл хүүтэй амьдрал гэдгийг чинь би яг Паулаас харлаа. Энэ хүний зүтгэл, энэ хүний амар шаргуу ажил энэ амар ингэж бүр ямарч тэ өөрөө хүнтэй гэрлээгүй Паул бол өөрийнх нь хаанчлалын ажлаас садаа болно гэж үзсэн учраас гэрлээгүй гэж судлаач нар үздэг юм билээ. Тэр би бол яг л ингэж л амьдрахыг хүссэн. Амьдрал Христийн төлөө яг ингэж 100%. Тэгэхгүй юм бол тэгээд одоо шууд байлах. Хоёрын хооронд байхыг үзэн ядчих штэ бүр. Үзэн яддаг. Ийм гайхалтай хүн байна. Тэгээд дараагийн подкастер бид нэр Галат номоор ярина. Үнэхээр бас л одоо уншаад эхлэхэд л бүр дон гээл байгаа ном байгаа. Тэгээд тэр номоороо ярилцсан. Тэгээд Эфес номын орчуулгыг одоо энэ YouTube-ийн бичлэгний доор татаж авах линкийг тавьсан байгаа. Тэр линкээр ороод энэ бидний яриаг сонсож байгаа хүмүүс маань заавал уншаарай. Энэ хоёрын яриаг сонсцсон юм чи энэ номыг ойлгоцсон гэж битгий бодоорой гэж хичээнгүүлэн дахин сануулж гуйж байгаа шүү. Тэгээд энэ үгийг орчуулгаа уншаарай. Арай нэг өөрөөр уншигдаг хах гэж бодож байна. Маш олон тайлбарууд оруулж бичсэн байгаа учраас. Тэгээд үнэхээр энэ ном танд авралын баясал гэдэг юм их чинь жинхэнэ утгаараа өгнөө одоо бүр ерөөсөө баярлаа танахгүй юм болно. Яг үнэ. Хэлмээрэн. За тэгээ өнөөдөр хамтдаа ярилцсан хотизмын пастор Совд байла. Ингээд дараагийн Галат номороо бүгдээрээ эргэж уулзцгаая. Баяр та.